Hi guys, хов болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За манайхан дэрийн шүүх хурлын талаар хийж байгаа хурал бичлэгний 3 дугаар парт орох гэж байна. Өнгөрсөн 7 хоногт айл үжиний 2 бичлэг орсон байгаа гэдээ та нар мэдэж байгаа байхаа. Тэгээд тэр 2 бичлэг дээр болохоор би яг дэрийн шүүх хурлын хамгийн эхний өдөр буюу 5 сарын 12-нд өөрийн биеэр явж очиод одоо 2 чихээрээ сонссон 2 нүдээр харсан юмудаа та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн байгаа. Эхний бичлэг дээр болохоор ерөн шүүх хурлын process ямар явагддаг юм бэ те. Тэгээд бүх одоо defense талын болон prosecutor талын бүх өмгөөлөгчдийг та нартай тайлбарлаж өгсөн. За тэгээд шүүх хурлын танхим layout нь ямар байсныг тайлбарлаж өгсөн. За ер нь дэрийн demeanor ямар байсан бэ те. Шүүх хурлын танхим дотор дэрийн ер нь өөрийнхөө биеийг хэрхэн авч явж исэн гэх мэтчлэн тиймэрхүү одоо та нар хэвлэл мэдээлэл дээр шууд ингээ хараад авах боломжгүй яг очиж харсан хүн л ингээ мэдэх боломжтой. Тиймэрхүү нэрийн дэтэлүүдийг өгсөн байгаа. Түүнээс гадна тэр ихний бичлэг дээр одоо хоёр талын prosecutor болон defense талын opening statements буюу одоо яг нээлтийн одоо айлтгалч гэх юм уу илтгэл шиг ийм том айгу одоо чухал зүйл байдаг. Тэр зүйлийг нь та бүхэндээ дэлгэрэнгүй ярьж өгсөн байгаа. За 2 дугаар бичлэгээр болохоор би эхний өдөр дуудагдсан 2 гэрчүүд буюу эхний гэрч болох Israel Flores гэдэг яг нэг 2016 онд дэрий Cassie-г зочдод зодчих үеийн тэрхүү бодолд ажиллаж исэн security guard хамгаалагчийн testimony-г ярьсан байгаа дэлгэрэнгүй ярьж өгсөн. За тэгээ түүнээс гадна 2 дугаар гэрч буюу Daniel Phillips гээд дэрийтэй Cassie-тай ингээд бэлгийн харилцаанд ордог байсан. Яг freak off-д нь оролцдог байсан. Одоо биеүүлэгч залуугийн энэхүү testimony-уудыг та бүхэндээ нэгэнгүү дэлгэрэнгүй ярьж өгсөн байгаа. За харин өнөөдрийнхөө дугаардаар болохоор яг энэ хэргийн star witness гэж явж байгаа хамгийн гол гэрч хохирогч нэг гэж явж байгаа Cassie Ventura-гийн full testimony-г яг бүх гэрчийнхаа мэдээлгүй үеэр юу ярьсныг нь дэлгэрэнгүй нэгэнгүү ярьж өгөх болно. За ингээд хэдүүлээ бичлэг рүүгээ орохоос өмнө нэг зүйлийг preface болгоод хэлчихье. Угаасаа дэрийн хэрэг учраас одоо ингээд дэрийн хэрэг ер нь юуны тухай юу гэдгийг бол бараг балчир настай хүүхдүүдээс ахуулаад хөгшин настай хүмүүс хүртэл мэдэж байгаа байх. Энэ бол ингээд маш их тийм одоо зүй бос юмнуудыг ярих болно. Тийм учраас жоохон хүүхдүүд үзэж байгаа бол бага насны хүүхдүүд үзэж байгаа бол гарах хэрэгтэй. За тэгээд ээж аав нь ч гэсэндээ ах эгч нар нь ч гэсэндээ дүүнэртэй хариуцлага тавиад хүүхдүүдийнхаа юу үзэж ийн вэ гэдгийг сайн одоо хянаж байгаараа тэгэхээр үзэж байгаа дэргийн бичлэгийг үзэж байгаа бол болиулах хэрэгтэй. За би бүх бичлэгүүдээ YouTube дээр аплод хийхдээ Not for Kids гэдэг тохиргоог тавьдаг байгаа. Тэр нь болохоор хүүхдүүдэд зориулагдаагүй гэсэн тийм аль бие усны тохиргоо байгаа. Тэгэхээр ер нь хүүхдүүд бол YouTube Kids гэдэг тохиргоотой апыг ашиглаж YouTube-ыг үзэх ёстой. Тэгээд хэрв тэхгүйгээр хүүхдүүд нь миний дэргийн бичлэгийг олж үзэж байгаа бол эцэг эхийн хараа хяналт муу байна гэсэн үг шүү. Тэгэхээр хараа хяналтаа сайжруулаарай. За би бас нэг зүйлийг хэлэхэд миний бүх бичлэгүүд ер нь бараг 2 цагийн урттай бичлэгүүд байгаа. Ягаад гэвэл би энэ хэрэглээр болж байгаа бүх зүйлийг нэгэнгүү нягцлж ярьж байгаа, бүх дитейлтэй нь оруулж ярьж байгаа учраас угаасаа дэлгэрэнгүй байгаа. Хэрв та ийм амар дэлгэрэнгүй бичлэг үзмээргүй, урт бичлэг үзмээргүй байгаа бол тийм Cliff Notes version-ууд хаасаагүй байгаа. Зүгээр нэг 5 минутын, 10 минутын, 15 минутын зүгээр нэг товч тодорхой тэр тэгсэн энэ ингэсэн байлээ гэд тийм одоо видеонууд бол зөндөө байгаа. Тэгэхээр урт бичлэг үзмээргүй байгаа бол тийшээ очиж үзээрэй. Харин миний бичлэг бол дэлгэрэнгүй байна шүү гэдгийг би анхааруулж хэлье. За байж гараа манайхан би та нартай тун удахгүй зохион байгуулагдах гэж байгаа маш сонирхолтой ивентний талаар дуулгаадахъя. Түнэлийнхэн маань энэ удаад UB Palace электроник урсгалын DJ-нэр болон амьд хөгжмийн хамтлагуудыг ураад маш сонирхолтой ивентийг зохион байгуулах гэж байгаа юм байна. Тэгээ маш олон сонирхолтой амьд хөгжмийн хамтлагууд болон DJ-нэр ирж перформ хийх юм байна лээ. Тэгээ та нартай амьд хөгжмийн хамтлагуудаас дурдах юм бол Blindfold, Balmad, Silhouette, Tuesday нар өргөцсөн байгаа. Харин DJ-нэрийн хувьд гэх юм бол Iso Room-ийн Temka, Kantag-ийн Zoxy, Teract-ийн Jean, Block-ийн Bilgun, Chris нараас гадна онцгой зочин DJ-гээр хоор Boiler Room гэх мэт томоохон сувгуудаар өөрийнхөө хэв маягийг тодорхойлоод амжсан Ling Chi хэмээх DJ ирхнэ. Хөгжимд хайртай хүн бүрийг ялангуяа амьд хөгжим болон электроник хөгжмийг сонсдог бүх залуучуудыгаа түнэлийнхэн маань 5 сарын 31-ний өдөр буюу хагас санд болох гэж байгаа энэхүү маш сонирхолтой Into the Tunnel ивенттэй урьж байна. За тасалбарын хувьд гэх юм бол ердөө 50,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа юм байна лээ. За түүнээс гадна 3 найзын багц гэдэг ийм урамшуул явагдаж байгаа юм байлээ. Тэр нь юу вэ гэхээр 3 найзууд нийлж агаад ердөө 120,000 төгрөгөөр тасалбараа худалдаж авч болно гэсэн үг. За тасалбарыг худалдаж авах бол Shopee цэгийн
хэмээнээр худалдаж авах боломжтой. За тэгэд илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах гэж байгаа бол энд гарч байгаа түнэлийн Instagram руу холбогдоорой. За тэгээд залуусаа сайхан 100 цагийг ирлээ. 100 цагийг хөгжим сонсоод зугаатай найзуудтайгаа өнгөрүүлэх бол хамгийн best байдаг. Удахгүй тэгээд угаасаа хахир хатуу үйл хүрээд ирнэ. Тэгэхээр бүгдээрээ сайхан найзуудтайгаа нийлж агаад амьд хөгжим сонсоод зуныг зугаатай өнгөрүүлцгээе. За ингээ хэдүүлээ Cassie Venturaгийн testimony руу орцгоё. За намайг шүүх хурлын эхний өдөр буюу 5 сарын 12-ны өдөр очиход шүүх хурлын танхим дээр энэ тэнүүгээр ярианууд явагдаад байсан. Одоо ингээд Cassie өнөөдөр ирж testify хийн гэсэн. Cassie-гийн нөхөр нь энд явж гинэ гэх мэтчил маш их ярианууд явагдчихсан. Тэг хүмүүс ер нь Cassie-г одоо stand дээр гараад testify хийхийг айгүй хүсэж хүлээжсэн гэсэн үг. Угаасаа star witness нь учраас. За тэгээд намайг эхний өдөр одоо яг тэр overflow room дээр нь сууж байхад Cassie-гийн нөхөр буюу Alex Fine яг хамгийн артлын игнэнд сууж исэн байгаа. За тийм учраас угаасаа Cassie-г одоо testify хийх байх гэж утсан тэр өдөр эхний өдөр гэхдээ амжаагүй. Яагтвэл эхний өдөр 2 witness байсан болохоор цаг нь амжаагүй байгаа. За гэхдээ Cassie шүүх хурлын 2 дахь өдрөөс нь буюу 5 сарын 13-наас эхлүүлээд яг өөрийнхөө testimony хийж эхэлсэн байгаа. За анхандаа болохоор ер нь prosecutor болон defense талын одоо estimate хийж байгаагаар тооцоолж байгаагаар бол ойролцоогоор 2-3 өдөр шаардлагатай гэж үзэжсэн. Одоо Cassie question хийхэд гэхдээ энэ нь бол бүр 4 өдөр үргэлжилсэн байгаа. 13-нд эхлээд 16-нд дууссан байгаа. Тэгэхээр маш урт хугацааны туршид Cassie одоо testimony-го хийсэн гэсэн үг ээ. Нийтдээ бараг 20-од цаг яг тэр stand дээр сууж агаад гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. За Cassie бүр 8 сар гарантай жирэмсэн байгаа. Тэгээд юуг төрөх гэж байгаа байсан маш одоо тийм том гэдтэй харагдчихсан. Тэгээд 3 дахь хүүхдээ өөрөө тээж байгаа. За Cassie шүүх хурлын танхим дээр өөрийнхөө нөхөр болох Alex Fine, за тэгээд ахтайгаа буюу Rod Ventura, за тэгээд өөрийнхөө үеэлтэйгээ хамтдаа ирсэн байгаа. За Cassie testify хийж эхлэхээс өмнө defense тал буюу дэрийн талын өмгөөлөгч нар шүүгчд хүсэлт гаргасан байгаа. Alex Fine-ыг шүүх хурлын танхимд битгий байлгаач гэдэг. За тэгээд угаасаа янз бүрийн шалтгаан өгөх ёстой шүү дээ. Үндсэлтэй шалтгаан өгөх ёстой. Тэрэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр ягаад гэвэл Alex Fine-ыг бид нэр 2018 оноос хойш болсон үйл явдал дээр ингэж гэрчээр дуудаж магадгүй. Тийм учраас одоо хэрэг гэрчээр өөрөө оролцож байгаа хүн өөр гэрчийн одоо testimony-г одоо сонсоод хараад үзээ суужиж болдоггүй. Тийм учраас ингээд байн хийж өгөөч гэж хүссэн юм байна лээ. Гэхдээ prosecutor тал одоо argue хийсэн байгаа тэрнтэй одоо Alex Fine-ийн нэр нь witness list дээр огтхонч байхгүй байсан. Танаа дуудах гэрчийн жагсаалтанд байхгүй байсан. Тэгээ ягаад байхгүй гэж одоо ингээ Alex Fine-г дуудаж магадгүй гэдэг юм бэ гэсэн. Тэрэн дээр нь юу гэж хариулсан бэ гэх юм бол prosecutor тал хэрхэн өөрсдийнхөө одоо энэ direct examination Cassie-тэй явуулна уу? Тэрнээс шалтгаалаад бид нэр одоо Alex Fine-ыг дуудаж магадгүй гэсэн. За тэгээд шүүгч нь за яг Alex Fine-ыг шүүх хурлын танхимд одоо байлгаж болно. Cassie testify хийж авах үед гэхдээ яг 2018 оноос хойших зүйлийг ярьж эхлэхээр Alex Fine-ыг шүүх хурлын танхимаас гаргах хэрэгтэй гэдэг тийм шийдвэрийг гаргасан байгаа. Тэгэхээр Alex Fine бол ер нь ихэнх үед байсан гэсэн үг яг шүүх хурлын танхим дотор. За хоёр талаас хойлонгаас нь Cassie-гийн testimony-г хурдан хийж явуулахыг хүсэж ирсэн. Яагаад гэвэл одоо Cassie-г хагас бүтэн сайдраар гэхэд labor-т орчих байхаа гэж бодож исэн. Одоо яг ус нь хагараад одоо хүүхдэд төрүүлэх болох байхаа гэж тооцоолж исэн. Тэгэхээр айгүй их одоо testimony-го хурдан хийхийг шаардж исэн гэсэн үг. За ингээд 5 сарын 13-ны өдөр буюу шүүх хурлын 2 дахь өдөр Cassie stand дээр гарч одоо яг testimony нь эхэлсэн байгаа. За Cassie эхний өдөр болохоор нэг тийм борон өнгөтэй маш урт бие барьсан тийм плажиг өмссөн байсан. Та нар ч гэсэндээ зургийг нь харсан байх гадуур тиймэрхүү зургнууд нь явж исэн. Шүүх хурлын танхимд бүх хүмүүс суулаа, зэрэтлэн ингээд суулаа. Өмгөөлөгчнөр нь одоо prosecutor энэ төр орж ирээд суулаа. Шүүгч нь орж ирээд, judge нь орж ирээд суулаа. За тэгээд 12 тангарагтын шүүгч нар орж ирээд суулаа. Тэгсний дараа за гэрчийг оруулаа гэж хэлдэг. Гэрч болохоор бүр хойноос зүгээр энгийн хүмүүс орж ирдэг хаалганаас орж ирдэг байгаа. Бүр тэр хойноос орж ирээд ингэж яг хүмүүсийн дундуур ингэж алхаад яг тэр нөгөө нэг стенд дээр гарч суудаг гэсэн үг байхгүй юу? За тэгээд яг тэгж алхаж байхдаа бол Cassie ерөөсөө хинлүүч хаашаач хардаггүй. Зөвхөн яг урагшаага яг тэр нөгөө нэг стенд лүгэл шүүгч рүүгээл хараад ингэж алхаад явдаг. Ерөөсөж огтхонч дээрээ хараагүй. Харин дээрээ болохоор Cassie руу харж байгаа нь харагдсан. За яг Cassie stand дээр ингээд сууж байхад бол угаасаа харагддаг. Эзэн нь маш том байгаа учраас жоохон тухгүй байгаа нь харагддаг. Тэгээд ер нь ингээд маш олон цагаар тэр судал дээр сууж байгаа болохоор тухгүй, эвгүй байх нь аргагүй. Зүгээр жирэмсэн хүн гэлтгүү дээ. Зүгээр хүн сухад айгүй
тухгүй сандалнууд байдаг, яг тэр шүүх хурлын сандалнууд. Тэгээд модон сандалнууд байгаа штэ тий. За тэгээд ингээд ийшээ тийшээ хөдлөөд жоохон ингээд гидсээ ингээд adjust хийгээд тий, гидсээ доороос нь одоо барих ч юм уу тий, эсвэл гидсээ илэх гээд тиймэрхүү зүйлүүд бол одоо шүүх хурлын үеэр ажиглагдчихсан. За Cassie 4 өдөр ингэж testify хийхдээ одоо 2-3 удаа нэлээд emotional болж уйлж исэн. За тэгээд хаяа би завсарлага авмаар байна. Завсарлага авч болох уу гэж хэлж байгаа нь бас харагддаг байгаа. Тэгээд тэр нь угаасаа emotional болсноос байж магадгүй. Дэндээ өөрт нь хэцүү байгаа болохоор тийм байж магадгүй. Эсвэл үнэхээр тийм амар жирэмсэн хүн чинь те үнэхээр өөрт нь хэцүү байгаа болохоор ингээд одоо завсарлага авч ирсэн байж магадгүй. За ингээд хэдүүлээ шууд direct examination-ээс нэхлэе. За direct examination гэдэг нь юу вэ гэх юм бол яг prosecutor талаас өөртөөхөө дуудсан гэрчээс одоо шууд асуултуудаа асууж эхлэхийг direct examination гинэ. За prosecutor-ийн өмгөөлөгчдийн талаас Emily Johnson гэдэг тэр эмэгтэй өмгөөлөгч нь энэхүү direct examination-ыг хийж явуулсан байгаа. Энэ эмэгтэй өмгөөлөгч чинь нөгөө нэг opening statement-ийг хийсэн энэхүү өмгөөлөгч байгаа. Эхлээд бол зүгээр introduction-аар эхэлдэг. Emily Johnson гэдэг энэхүү өмгөөлөгч нь Cassie-гаас асуусан, та өөрийгөө танилцуулаач гэж хэлсэн. Cassie бол өөрийгөө 38 настай. За тэгээд ямар ажил хийдэг вэ гэхэд бол musician, entertainer гэж хариулж байсан. Одоо хөгжимчин, за тэгээд entertainer буюу одоо үзүүлбэр үзүүлдэг хүн гэсэн үг. За тэгээд дээрээ бүхэл бүтэн 11 жилийн туршид тийм on and off одоо хайр дурлалын харилцаатай байсан гэдгийг хэлсэн. За эхлээд энэ хоёр хэрхэн харилцаанд орж ирсэн бэ гэд бүр эртний зүйлээс нь ярьж эхэлж байгаа аахгүй 2006 оны зүйлээс ярьж эхэлж байгаа гэсэн үг. За Cassie 2006 онд анх өөрийнх нь Me and You гэдэг дуу нь hit болсны дараагаар Bad Boy labeled одоо гэрээ хийж дуучид болж орсон байгаа. Тэгээд гэрээ хийхдээ 10 цомогны одоо тэм гэрээ хийсэн юм байна лээ. Bad Boy label Cassie 10 цомог гаргаж өгнө гэсэн. За тэгээд гэхдээ 2006 онд нэг альбом гаргасан байгаа тэр 10 альбомныхаа. Тэгээд түүний дараагаар ямар ч альбом гараагүй гэдгийг тодотгож хэлж байсан. Тэгээд өмгөөлөгч нь асуусан одоо Bad Boy-ийн дуучин байх үедээ хэрэг хэмжээний дуунуудыг одоо ингэж record хийж амжсан бэ гэсэн Cassie хариулахтаа болохоор 100-аас давсан. Тэгээд тийм их дуунуудыг ингэж бичүүлсэн гэсэн. Тэгээд яагаад тэр бичүүлсэн 100 дууга гаргаагүй юм бэ? Яагаад ерөөсөө тэр 9 цомгийг чинь гаргаж өгөөгүй юм бэ гэдэг талаар асууж ирсэн. Тэгэхэд бол Cassie тайлбарлаж хэлэхдээ одоо яг тэр Bad Boy Records-д нь өөрийг нь менеж хийдэг байсан менежерийг нь болохоор James Cruz гэдэг менежер байжээ. Тэгээ James Cruz бол өөрт нь хэлдэг байсан гинэ. Би хэдийгээр чиний менежерч гэлээ яг ингээд чамайг менеж хийхдээ бол би бараг л яг ингээд өөрөөхөө нэг гарыг ардаа ингээд уйлчихсан юм шиг тийм байдлаар менеж хийж байна. Яагаад гэвэл одоо бүх зүйлүүд бүх шийдвэрүүд бол ингээд дэрийгээр дамжих хэвээр дэрий ингээ хамгийн сүүлийн шийдвэрээ заавал гаргах хэвээр хянах хэвээр гэсэн юм байна лээ. Тийм учраас ингээ дэрий ерөөсөө зөвшөөрлөхгүй байгаа болохоор энэ хүү 100 дуудыг нь release хийх, за цомгнуудыг нь release хийх зөвшөөрлөг өгөхгүй байгаа болохоор ингээд менежер нь юу ч хийж чадаагүй гэдгийг ингэж Cassie тайлбарлаж хэлж байсан. Түүнээс гадна Cassie хэлэхдээ одоо ингээ дэрийтэй яг relationship орж ирсний дараагаар бол ингээд үнэхээр freak offs гэдэг тэр нөгөө нэг гаж зүйл нь өөрийнх нь амьдралын баг гол ажил нь болчихсон. Тийм учраас баг өөр зүйл хийх, тэгэж дуу бичлэх ч юм уу эсвэл одоо нэг альбомдаа ингэж анхаарлаа хандуулаад байх. Тэгээд өөр зүйлүүдийг амьдралдаа өөр зүйлүүдийг хийх ямар ч боломж цав байгаагүй. Ягаад гэвэл тэр freak offs нь баг өөрийнх нь бүтэн цагийн ажил болсон гэдгийг тайлбарлаж ярьж байсан. За анх Bad Boy Records sign хийгдээ дуучин болсныхоо дараагаар бол дэрэтэ бол зүгээр platonic relationshipтэй байдаг байсан. Зүгээр ингээд захирал болон дуучны тийм харилцаатай байдаг байсан. За гэхдээ яг Cassie 21 нас хүрэх төрсөн өдөр дээр нь төрсөн өдөртөн зориулаад нэлийн хэдэн хүмүүс одоо Las Vegas руу party хийхгээ явжээ. Тэр аялал нь хийгээ явсан бэ гэхээр Cassie Diddy. За тэгээд Cassie-гийн айгуу дотны найз болох Carey Morgan гэдэг эмэгтэй, түүнээс гадна Britney Spears болон Dallas Austin гэдэг иймэрхүү хүмүүс явсан. Түүнээс гадна бас бус ганц хоёр хүмүүс явсан юм байна. За Las Vegas яг энэ үдшилнийхаа үеэр ингээ байж хахад Cassie 0 дотор байхад нь Diddy орж ирээд анх үнссэн байгаа хгүй. Тэгээ анхандаа болохоор ингээ Cassie бүр ингээ цочирдсан гэсэн өөрөө бүр маш залуухан байсан. Тэгээ дөнгөж 21 хүрч байгаа. Тэгээд яг юу хийгээ мдээгүй ингээ айж эмээх болон цочирдох, шоконд орох тийм confused болох юу болоод байна гэдээ бүр ингээ ойлгохгүй байх. Бүх одоо emotion ингээ нэмэгдээд юу хийгээ мэдэхгүй зүгээр уйлсан гэдэг тэгжсэн. Уйлангуудаа ингээ гараа яваад гисэн. Гүгээ гараа яваад гисэн гэж аахгүй. За тэгчээд очоод өөрийнхөө найздаа Carey Morgan хийсэн мэлээ дээрээ өөрийг нь үнссэн тухай. Тухайн үед Cassie тэр дэрэж тэр өөр өөртөө гэсэн relationshipтэй байсан. Cassie хөгжмийн продюсер залуу болох Ryan Leslie гэдэг залуутай үерхжсэн. Дэрий болохоор Kim Porterтэй байсан байгаа. Дэрий Cassie хоёрын хооронд 17 насны зөрүүтэй заяа. Тэгэхээр Cassie 21 хүрж исэн гэхээр Дэрий 38 настай байсан гэсэн үг. За тэгээд тэр нэг
өөрийнх нь найз залуу байсан Ryan Leslie гэж залуу шүү дээ. Тэр залуугийнхын талаар defense тал дараад нь өөрснөө Cassie-гаас асуултууд асуухтаа юу гэж одоо ингэж ярьдаг вэ гэдгийг хальт оруулчихъя. Энд юу гэж асуусан бэ гэхээр Ryan Leslie чинь ч гэсэндээ ингэж таны тэр нөгөө тухайн үед үерхдэг байсан найз залуу чинь ч гэсэндээ өөрөөс ч 10 насаар хөгшин байсан бидтэй гэж хэлсэн. Тэгээ ер нь юу гэж харуулах гээд байгаа вэ гэхээр Cassie-г ийм одоо албаар өөрөө хөгшин хүмүүстэй ингэж өөрөөсөө ахмад хүмүүстэй ингэж явуулцгаа гэдгийг харуулах гэсэн юм шиг байлээ. Тийм болохоор тэгэж асуусан. За тэгээд бүр defense тал тэгэж асуужсэн тухайн үедээ тэр Ryan Leslie гээд өөрийнхөө ex-boyfriendтэй зориулаад бүр ингээд өөрийнхөө биен дээр шивээс хэлгсэн гээ үздээ. Бүр ингээд RL гэд яг тэр initials-тэй яг нэг нэрнийх нь эхний үсгүүдийг ингэж хүртэл шивүүлжсэн гэ бидтэй гэж асуусан байгаа. За тэгээд энэ Las Vegas-ийн trip-нээсээ буцаж энэ хэд ингэж Нью-Йоркод хурж ирчгээд тэр үеэс хойш ингээд Дэрийг Cassie өөрийнхөө зочд буудалд ингээд дууддаг байсан юм байна. Зүгээр ингээд хөгжим ярих гэж ингээд. Тэгээд ягаад гэвэл Дэри чинь яг тэр bad boy label-ийн яг эзэн нь байгаа. Тэгээд Cassie нь өөрийнх нь artist болохоор тэгээд хүрээ дээрээ хойлоо ингээ хөгжим яриа чиний карьерийн чинь тухай ярилцъя. Эндэргээд тэгж дууддаг байсан гэсэн. Дэри ингээд өөрийн гэсэн Нью-Йоркд байдаг апартменттэй ч гэлээ яг тухайн үед болохоор Trump Hotel гээд Columbus Circle-д Manhattan байдаг тийм одоо хотелд байжсэн юм л ягаад гэвэл өөрийнхөө тэр хуучин байрандаа засвар хийжсэн гинэ. За тэгээд Cassie зоч буудалд тэр Trump Hotel-д очиж уулздаг байсан гэдгсэн. Тэгээ эхэндээ болохоор зүгээр ингээл хөгжим яриад зүгээр тийм platonic байсан бол сүүлдээ яван одоо тэр нь sexual болж эхэлсэн байгаа. Хоорондоо ингэж харилцаа үүсгэж эхэлсэн. Тэгээд Cassie хэлжсэн. Яг тухайн үед ингээл зочд буудал дуудангууд нь өөрийнх нь мэдэрдэг байсан мэдрэмж нь болохоор nervous, сандарсан одоо тийм мэдрэмж төрдөг байсан. Түүнээс гадна excitement тэ догдолтой байсан. Одоо баярлж хөөрдөг байсан гэдэг тийм мэдрэмжүүдийг авдаг байсан гэсэн. Яг бол тухайн үед айгу залуу байсан болохоор ингээд Дэри намайг дуудаж чинь Дэри намайг одоо ингээд зочд буудалдаа ингэж урьж ийн гэд залуу байсан учраас айгу наив учраас тиймэрхүү одоо догдолтой байсан гэдгээ бас хэлсэн байгаа. За тэгээд энэ хоёрын харилцаа нь ингэж жоохон sexual болж ирэхэд Дэри анх өөрт нь одоо oral sex гэдэг зүйлийн тухай зааж өгч ирсэн гэсэн. Аман секс хэрхэн хийх вэ гэдэг тухай зааж өгсөн гэсэн. Тухайн үедээ бол ерөөсөө тийм аман сексийн тухай мэдлэггүй байсан, хийж үзэж байгаагүй. Тэгээд Дэри бүр ингээ өөртөө заагаад ингэж хийдгийг тэгж хийдгийг ингэж нэгэнгөө зааж өгсөн гэсэн. За тэгээд тэр цаг хугацаанаас ахуулаад Cassie-гийн хувьд бол энэ хоёр monogamous байна гэж бодсон гэж байгаа байхгүй юу? Monogamous буюу өөр хүн амьтантай уулзахгүй байгаа, зөвхөн бие биентэйгээ л уулзаж ингэ sexual холбоонд орж байгаа гэж бодсон боловч тэр нь бол худлаа байсан. Өөрийнх нь хувьд бол үнэн байсан гэж байгаа байхгүй яг тэр үед Cassie яг ингээд Дэритэй sexual холбоонд ороод эхлэнгүүтээ өөрийнхөө тэр өмнөх boyfriend болох Ryan Leslie-гээс шууд салчихсан. Тэгээд Дэрийг болохоор Kim Porter-оос салах байх гэж бодсон чинь Kim Porter-оос салаагүй. Одоо Kim Porter-тэй үерхсэн хэвээрээ байсан гэж байгаа юм. Ер нь jealous байдаг тухайга хэлсэн. Ялангуяа эхнийхээ харилцааныхаа ихэнх үед айгүй амар тийм jealous байдаг байсан гэсэн. Ягаад гэвэл одоо publicly тэгээд Дэри чинь дандаа Kim Porter-тэй үргэж байгаа, харилцаанд байгаа гэж одоо publicly гардаг байсан. Тэгээд Cassie-г Дэритэй ингэж үргэхтэйг нэтэр гэдгийг нь хинч мэддэггүй байсан. Тэгэл Дэри бас одоо яг янз бүрийн том holiday болно шүү дээ. Одоо Christmas ч юм уу, Thanksgiving ч юм уу, тийм одоо гэр бүлийн том баярууд болонгууд очиод гэр бүлийнхаа дагаад тэмдэглэдэг. Яг тухайн үед Дэри одоо Cassie хоёр ингэж үргэж эхлэхэд болохоор 2006 онд юу яасан бэ нэлээ. Дэри аль үшин одоо 4 хүүхэдтэй болчихсон байсан. Тэгэхээр Kim Porter-тэй болон 4 хүүхэдтэйгээ ингэж баяруудыг ингэж өнгөрөөж байгаа болохоор Cassie-гийн хувьд бол ингэж жоохон jealous болдог байсан. Харддаг, сэрддэг байсан гэдгийг хэлсэн. За тэгээ тун удалгүй Дэрийг Майамид байхад нь Cassie одоо Дэритэй уулзах гээд очсон юм байлаа. Тэр үедээ ингэ бас л Carey Morgan гэдэг өөрийнхөө найзтайгаа болон Dallas Austin-тай хамтдаа Майами руу явцгаасан. За тэгээ тэр үедээ яг Майами дээр ингээ усан онгоцон дээр байж хахад нь одоо бас л Дэри Cassie хоёр ингээ секси харилцаанд ордог байсан гэдгийг хэлсэн. Тэгээд түүнээс гадна яг тэр боотон дээр байж хахта анх одоо Blue Dolphin гэдэг тийм ecstasy тэгээд тийм одоо мансууруулах бациг хэрэгэлсэн гэсэн Дэри өөрт нөгөөд ингээ хэрэглүүлсэн гэсэн. За тэгээд гэхдээ түүнээс өмнө яг энэ анхныхаа тохиолдлоос өмнө нэг удаа энэ Blue Dolphin гэдэг ecstasy-г одоо мэдхгүй байж байгаа дуусан тохиолдол байсан гэсэн. Гэтэ тэр нь бол ингээд яг Дэритэй байсан үгүйг бол мэдгүй ямар ч байсан самсрхүү тохиолдлоор уужсэн гэсэн. Яагаад гэвэл тэр нэг тийм Gatorade гэдэг ундаа байдаг. Тэр ундаан дотор ингээд хийгдчихсэн байсан болохоор мэдлгүй аваад уужсан. Тэгээ яг энэ удаа Дэритэй ууж байгаа нь болохоор анх удаагаа ингээд intentionally өөрөө мэдээд энэ мансууруулах байц шүү гэдгийг мэдээд уусан тохиолдол нь байсан гэж ярьсан. За тэгээ ингээд энэ хоёр харилцаанд орж ирснийхаа дараагаар Дэри
бүр дандаа өөрийнх нь рентүүдийг нь төлдөг байсан тий. Одоо амьдарч байгаа байрнуудынх нь түрээсийг дандаа дээрээ төлдөг байсан. Гэхдээ нэг л апартментыг нь дээрээ төлдөг байсан гэсэн. Яагаад гэвэл Cassie өөрөө тэр апартментийнхаа мөнгийг төлмөр байна, түрээсийг төлмөр байна гэд одоо дээрээс асуусан. Тэгээд дээрээ тэрийг зөвшөөрсөн юм байна лээ. Одоо чи өөрөө төлж болно гэд. Тэгээд өмгөөлөгч асуужсэн. Ягаад та ингэ тэрийг өөрөө төлөхийг хүссэн бэ гэсэн. Ягаад гэвэл би өөрийн гэсэн жоохон ч гэсэн тийм контролтой, тэгээ өөрийн гэсэн тийм эзэмшдэг зүйлтэй байхыг хүссэн учраас одоо ингэж тэр Studio City гэдэг Лос Анжелес дахь апартментаа өөрөө төлдөг байсан юм байна лээ. За тэгээ ингэж түрээсүүдийг нь төлж өгөхөөс гадна дээрээ Cassie машинуудыг авч өгдөг байсан, өөр одоо бэлэн мөнгүүд өгдөг байсан, өөр янз бүрийн зүйлүүд авч өгдөг байсан гэдэг тухай ярьсан. Гэхдээ түүнийхээ хажуугаар өөрийнхөө авч өгсөн зүйлүүдийг ингээд уурлахаараа буцааж авдаг байсан гэсэн. Cassie-г одоо өөрийнх нь араар тавьж ингэж бодох үед ч юм уу эсвэл одоо Cassie өөрийнх нь дургуг хүргэсэн, уурыг нь хүргэсэн үедэд тийм ууртай үедээ өөрийнхөө авч өгсөн одоо машинуудаа ч юм уу цүнх одоо jewelry ч юм уу тийм зүйлүүдийг ингэж буцааж булааж авдаг байсан гэсэн. За тэгээд хин одоо таны юмнуудыг чи очиж авдаг байсан бэ гэж асуусан. Тэгэхэд бол дэрийн туслахууд, дэрийн ассистентууд болон staff, за тэгээ security хамгаалагчд нь хурж ирээд Cassie-гийн тэр зүйлүүдийг нь буцааж хурааж авдаг байсан гэсэн. Тэгээд нэг уурн тайлагдах ч юм уу те ингээд тэгэх үедээ буцаагаад өгдөг байсан юм байна лээ. За тэгээ түүнээс гадна дэрийн security буюу хамгаалагчд нь Cassie-гийн одоо утсыг болон лаптоп энтрүүдийг одоо дэрийн тушаалаар ингэж хурааж аваад шалгадаг байсан гэж аахгүй. Яг юу хийж ин яаж гэдгийг нь бол бүр дандаа шалгадаг гэж ярьсан. За тэгээ энэ одоо өөрөг нь ингэж контролдож юм хүмүүсийн шалгаах одоо хардаж сэрдэх зодох ч юм уу те одоо тэр зүйлүүд нь эхлэхээс өмнө бол яг энэ хоёрын relationship-ний ихэнх үед бол бүх зүйл сайхан байсан. Энэ хоёр айгүй гоё хамтдаа have fun байдаг байсан те айгүй гоё хөгжилтэй зүйлүүдийг хийдэг байсан. Ер нь Cassie айгүй тийм happy жаргалтай аз жаргалтай байдаг байсан гэдгийг хэлсэндээ бүр ингээ Cassie өмнөхөр дээрээ маш их дурлцсан байснагаа хэлсэн. Тэрч битгий хэл одоо яг энэ шүүх хурлын үеэр яг defense тал гаргаж ирдэг юм л да. Энэ шүүх хурлын 4-р хөлөө 5 дахь өдөр нь defense тал одоо Cassie-г cross exam хийж байхдаа нэг имэйлийг харуулдаг байхгүй. Тэр имэйл дээр нь болохоор Cassie-гаас дээр рүү бичсэн имэйл байгаа юм. Яг энэ хоёр ингэж нэг sexual холбоонд орж эхэлснийхаа 2 сарын дараагаар Cassie бүр ингэ дээр рүү бичээд би чамдаа үнэхээр амар хайртай. I love you so much. I want to be the woman that you want me to be. Тэ би чиний намайг ямар эмэгтэй байхыг хүсэж байна. Яг тэр эмэгтэй чинь болохыг би одоо болж өөрчлөгдөхийг хүсэж байна. Одоо чи надад ямар эмэгтэй болохыг зааж өгөөч гэх мэтчлэн тэ. Одоо би чамтай future харж байна. Би чамтай гэрэлмээр энэ хүүхдийг чинь гаргамаар байна гэсэн нэг тиймэрхүү одоо имэйлийг дээрээ Cassie биччихсэн байна лээ. Тэгэхээр одоо тэр имэйлээс нь харж болж байгаа байх. Cassie бол үнэхээр дээрээд ингээд амар дурлцсан байсан гэдгийг. За тэгээ удалгүй дэрий Cassie-г зодож одоо контролдож одоо хийдэг хүчирхээллүүдээ хийж эхэлсэн байгаа. Үерхдэг болсныхоо дараагаар 1 жилч болоогүй байхад анх одоо өөрт нь гар хурж эхэлсэн гэсэн. Ямар ч хамаагүй зүйлүүдээс болоод ингээд Cassie-г зодож эхэлдэг байсан гэсэн. Бүр жижигхэн зүйлүүдээс одоо чи над руу айгүй сонио харцаар хараад байна. Чи над руу инехгүй байна. Би чам руу залхахад чи уцаа ингээд удаан хугацаанд дуудууллаа. Эсвэл чи намайг одоо хүрээд ир гэсэн үед ирсэнгүү ч гэдэг юм уу те бүх хамгийн жижигхэн одоо тийм шалтгаанаас болоод л ингээд өөрийг нь амар зоддог байсан гэсэн. Өөрийг нь аалгадан түлхэн одоо rag doll шиг те бүр ингээд хүүхэлтэй шиг ингэж авч шидэж ингэж хоёр тишээгээ болгоон. За тэгээд газар дээр унсан багт нүүрэн дээр нь дэвслэн яаж айгүй амар зоддог байсан гэдгээ ярьсан. За тэгээд угаасаа ингэж амар зодулж байгаа болохоор энэ зодоонуудаас айгүй их тэгж гэмтэл авдаг байснаа ярьсан. Дандаа л ер нь биеийн болон ингээл нүүр ам нь хөхрөлттэй хөх няц болчихсон явдаг байсан гэсэн. За тэгээд ихэндээ болохоор анх ингэж зодож эхлэхэд нь болохоор жоохон fight back хийдэг байсан юм байна л да. Жоохон өөрийгөө хамгаалах гал өөдөөс нь ингэж мэгдэг ч юм уу эсвэл өөрийгөө ингэж хамгаалж мамбал нүүр мөрөө ингэдэг байсан энэ гэл те. Тэгэж жоохон өөрийгөө хамгаалах зүйлүүдийг хийдэг байсан юм байна. Гэхдээ өөрөө ажиглаж эхэлсэн байхгүй. Айгүйх зодуулаад унсан болохоор ингэж ажиглаж эхлээд өөрөө тэгэж одоо fight back хийх тусам тэр улам violent, улам амар хэрцгийгээр зодож эхэлдэг болохоор тэрийг нь ажиглачаад за би ингэж бараг fight back чигэд хэрэггүй мэн зүгээр задуулаад суужсэн дээр юм гэж бодоод бүр ингээд сүултээ fight back хийхээ болсон зүгээр ингээд задуулаад сууж идэг байсан гэж аахгүй юу. За тэгээд нэлийн хідэн одоо задуулсан тохиолдлын тухай ингэж дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо жишээ нь гэх юм бол 2009 онд энэ хоёр хамтдаа Лос Анжелес нэг ивент дээр очсон юм байна. За тэгээд яг тэр ивент дээр байж байхдаа Cassie нэг
эрэгтэй music producer залуутай ингээд зүгээр парын дээр яриад зогсож исэн чинь Diddy Cassie ингээд чи бол ингээд slut тэ яа гэж хэлсэн юм байна. Тэнгүүд нь одоо Cassie яг тэр үедээ нилийн уучсан. Тэгээ согтуу байсан болохоор тэрний өөртөө таалагдаагүй Diddy өөрөг нь яхан гэж дуудсан таалагдаагүй учраас нилийн хүчтэйгээр ингээд гараа зангидж байгаа Diddy-г нүүрлүүн одоо цохоод авсан гэсэн. Тэгэд энэ бол анх удаага болон цорын ганц удаа ингэж дээрээс гар хүрсэн үе байсан гэдгээ ярьсан маа. Тэгээ урд нь ерөөсөө энэ тохиолдол гаргаж байгаагүй. Согтуу байсан болохоор тэм үйлдэл хийсэн гэж ярьсан. За тэгэнгүүт Diddy бол үнэхээр амар уурлаад өөрийг нь гаргаж агаад өөрийнхөө машин дотор оруулж агаад амар зодож гисэн байгаа хгүй. Бүр зодоод тэгээд машиныхаа бүр ингэж шалан дээр том одоо Escalade байсан юм л да. Тэр машиныхаа шалан дээр ингэж тавингуудаад өөрийнх нь нүүрэн дээр нь бүр амар одоо stomp хийж гიშгэлж исэн гэсэн. Тэгээд баг ойролцоогоор 10 минутын турш ингэж өөрийнх нь нүүрэн дээр нь гიშгэлж одоо stomp хийж исэн юм байна. За тэгээд энэ инцидентийн дараа бол өөрийнх нь нүүр ам нь бүр авахымгүй болчихсон маш их гэмтэл авсан учраас Diddy Cassie-г нэг зорилт бодолд оруулж одоо хийгээд тэгээд энэ өрөөнөөс над хөхрөлт чинь арилан гарч болохгүй шүү гэж хэлжсэн байлээ. Тийм учраас одоо Diddy-гийн assistant staff-ууд нь хурж ирж одоо Diddy Cassie-д хоол авчирж өгөх хинэ дээрээ юм авчирж өгдөг байсан гэсэн. Тэгээд ерөөсөө өрөөнөөсөө гарч болохгүй гэж шаарддаг байсан гэсэн. За тэгээд яг энэхүү incident нь blind items дээр тухайн үед гарсан байсан гинэ. Одоо Cassie одоо мэдгүй магадгүй зочид буудлын одоо үйлчлэгч ч юм уу те Cassie тийм амар хөхрөлттэй байсныг хараад ярьсан юм шиг байлээ. Одоо blind item-нууд гэл байдаг шүү дээ те. Тийм blind item-ыг яг Cassie-гийн нэрийг оруулаагүй ч гэлээ те. Одоо тийм эмэгтэй дуучин одоо ингээд зочид буудал хөхрөлттэй ингээд байгаа гэсэн тийм blind item-ыг тухайн үед 2009 онд ингээд surface хийж гарч ирж байсан байна. Тэрийг энэ Cassie-гийн ээж нь олж мэдчихээ тэр blind item-ыг олж харчгаад Cassie байж магадгүй гэж бодоод Cassie руу залгасан гэсэн. Залгаад чи юм шүү, чи задуулсан биш үү гэл айгууг асуужсэн. Гэтэ яг тухайн үед ингээд Cassie зочд бодолд байжсан гэж аахгүй. Тэр үедээ ашгүй ингээд одоо FaceTime интернет хийж эхлэлээгүй байсан үе гэж аахгүй. Нэг хүмүүс ч яг тухайн үед амар тэгж video call энэ хийдэггүй байсан. Тийм учраас зүгээр ээжтэйгээ одоо FaceTime хийхгүйгээр уцаар ярьжсэн болохоор худлаараад үгүй юу яриад амбай би бишээ гэдэг ингээд нуугаад өнгөрөөсөн гэсэн. За бас нэг тохиолдол нь болохоор 2015 онд Las Vegas-д болсон тохиолдол байгаа. Нэгэн том ивентний дараагаар одоо after party Diddy-гийн suits-тэй одоо зочд буудлынхаа suits дотор ингээд болж исэн байна л да. Зөндөө олон зочид энэ дээрээ ярьчихсан байсан. Яг тэр ивент дээр нь бас л одоо party дээр нь бас л Cassie нэг music producer эрэхтэй хүнтэй яриад зогсож исэн. Яриа үсгээ зогсож исэн чинь Diddy хурж ирээд артталт нь ингээд мөрийг нь одоо ингэж tap хийсэн юм байна лээ. Тэгээд даашаа хүрээд ирээгээд унтлагынхаа өрөө рүү авч ороод тэгээд айгүй амар зодож эхэлсэн гэсэн. Дахиад л өөрөөг нь алгадаад ингэж цохоод газар зогсоож одоо унгаж агаад нүүрэн дээр нь дахиад дэвсэлж эхэлсэн. Яг тэр үед нь Diddy-гийн одоо хоёр хамгаалагч нь орж ирсэн. Нэг нь болохоор D-Rock гэдэг одоо тийм хамгаалагч байгаа. Та нар одоо энэ testimony-гийн үеэр D-Rock гэдэг хүний нэрийг айгүй их сонсох болно. Тэгээ миний ажигласнаар бол D-Rock хэдийгээр одоо Diddy-д ажилладаг байсан security байсан ч гэлээ айгүй их тэгэж Cassie санаа тавьдаг байсан харагдсан. Одоо Cassie-г өрөвддөг, Cassie-г одоо ингэж зодоолж модуулахт нь өрөвдөж одоо арчилдаг байсан тийм хүн шиг санагдсан. Тэгээд Cassie хэлэхдээ D-Rock болон D-Rock-ийн их нэртэй ингэж очиж уулздаг байсан энэ тэр гэж тухайгаа бас ярьж исэн. Тэгэхээр бас жоохон нэг тийм дотн харилцаатай байсан юм шиг лээ найзууд энэ ч юм уу те. За тэгээд яг тэр зодж байгаа үед нь D-Rock болон бас нэг хамгаалагч ингээ ороод ирсэн. Тэгээд Diddy-г зогсоосон гэсэн зодохыг нь. Тэгээд тэр үед D-Rock бол амар ингэж гунигтай болсон гэсэн. He became really sad гэж Cassie хэлсэн. Тэгээд D-Rock гэх тэр хамгаалагч нь Cassie-д ингээд мөс авчирж өгөөд за одоо мөс тавих цагч нь боллоо гэх тэр ер нь үйлчлэгийн үеэр ингээд дандаа хурж ирээл өөрт нь мөс тавьж өгөж тусалж исэн гэдэг тухай ярьсан. За бас нэгэн өөр тохиолдлыг ярьсан нь болохоор одоо Prince-тэй холбоотой зав дуучин Prince. За юу гэхлээр шүү дээ. Cassie найзуудтайгаа ингээд гадуур байсан юм л да. Найз охтуудтайгаа ингээд шоудад ч юм уу тэ үйлчлэгт яваад байж исэн юм. Тэгсэн чинь найзууд нь хүүе одоо цаан чин Prince-ийн гэрт нь тийм одоо жижигхэн хэмжээний тийм intimate party болох гэж байгаа гэж надад бүр Prince өөрөө тэр гэртээ тэр үйлчлэг дээр дуулна гэж штэ. Тэгээ ийм боломж хаана олдох юм бэ те. Prince-ийг бүр ингэж амьдаар нь гэртээ дуулахыг харах боломж одоо дахиж олдоод байхгүй байх хэдүүлээ тэр party руу явъя гэж одоо хэлсэн байлээ. Тэгээд ингээ Cassie найз охтуудтайгаа яваад очсон. Явж очихт нь болохоор нэг тэр party тийм амар сүртэй эхлээгүй байсан. Дөнгөж хүмүүс ингээ хурж мурж ирж байсан. Тэгээд Prince болохоор ингээ дуулж муулж эхлээгүй байсан юм байна. Тэгсэн чинь яг ингээ
зөндөө олон одоо music industry-гийн продюсерүүд тэгэл том одоо албан тушаалын хүмүүс ирчихсэн байсан. Нэг харсан гэсэн тэр хүмүүсээс сонсох нэ Дири бас энэ парен дээр байгаа гэж хэлсэн байна. Тэнгүүд тэрийг шууд сонсонгуудаа Cassie бүр хар хурдаараа гарч гүйсэн гэж байгаа байхгүй тэр паригаас. Тэгсэн чинь Дири Cassie-г олоод харчихсан. Тэгээд Дири Cassie-гийн араас нь ингээ бүр хөөгөөд гүйсэн байна. Тэгээд Cassie яг тэр байшингаас нь ингээ гарч гүйгээд тэгсэн чинь яг Дири араас нь янз бүрийн одоо үг хэлээл доромжлоод ингээ араас нь гүйж очоод тэгсэн чинь Cassie ингээд бүдэрч унаад одоо bushes гэж байгаа байхгүй уртлынх нь одоо иймэрхүү том байшингуудад чинь ийм бүшнүүд байдаг штэ ийм жижигэн моднуудтэй ургуулсан тарьчихсан моднууд тэр бүшнд ингэж унаад бүдэрч унаад тэгхтэн дээр өөрөөхөн дээр гарч ирээд ингээд цохих гоод одоо тэмцэлтэй байжсэн гэж байгаа байхгүй. Тэгээ тэр үед нь арай гэж одоо ингээд дэрийгээ салж гараад гүүгээд машин цугаад тэгээд өөрөөхөө одоо хотел руугаа зорчт буудлын руугаа явсан юм байна. За тэр зорчт буудлынхаа өрөөнд нь болохоор өөрөөхөө одоо makeup artist Myla гэдэг эмэгтэйтэй ингээ хамтдаа нэг өрөөнд нэг сүтэнд байсан байна л да. Cassie makeup artist нь яг couch тэр одоо living room-ийнх нь одоо буудан дээр нь унтчихсан болохоор ингээ Cassie дэр яг араас нь хүрээд ирсэн. Хурж ирээд ингээ өрөөнд нь яваад орсон. Тэнгүүт нь хоёлаа ядаж ингээ bedroom руу ороод хөөе ядаж ингээ унтлахны өрөөнд орё. Ингээ би ингээ Myla-гийн хажууд ингээ зодуулмаарг байна гэсэн юм л. Тэгээд ингээ bedroom руу явж ороод өөрийг нь амар бас үнэхээр амар зодсон гэж ярьсан. Тэгээд тэр зодж байгаа үедээ бүр ингээд том байсан чемодануудыг нь аваад өөрлөн шидчихсэн гэсэн. За энэ Myla гээд makeup artist эмэгтэй чинь нэрээ миний нэг бичлэгэн дээр оруулж ярьжсэн дэрэг тухайн нэг documentary гарсан штэ. Ер нь зөндөө олон documentary гарсан. Гэтэ би тэр бичлэгэн дээр нэг гол documentary ярьжсэн штэ баримтат кино The Making of a Bad Boy гэдэг. Тэр documentary дээр яг энэ Myla гэдэг эмэгтэй чинь ороод ярьцлага өгжсэн. Яг энэ тохиолдлын тухай ярьжсэн байхгүй хэрхэн одоо өөрөг нь унтж хагаад дэрий хурж ирээд ингээ Cassie-г зодсон тухай ярьсан байгаа. За тэгээ бас нэг тохиолдол гэх юм бол Cassie найзуудтайгаа Канадад болох гэж байгаа Drake-ийн зохион байгуулж байгаа нэг тийм үйлчлэг шиг юм лөө music festival руу явах гэжсэн гинэ. Тэгээ тэр найз охтуудтайгаа ингэж гарч орж одоо шоудж явж хагаад буцаад ингээ зорчт буудалтаа хурж ирээд ингээд түр унтчихсэн гэж байгаа байхгүй. Унтлагынхаа өрөөнд унтчихсэн чинь л гиг үнтхийн ингээл commotion болоод хүн амтаа ингээл ойрлж мөрлөл унсан гинэ. Тэгээд ингээд сэрсэн чинь дэрий ороод ирчихсэн. Тэгээд ингээд өөрлөө дайрах га зодох гээд ингээд дайрчсэн гэсэн тэр үед ингээ хоёр найз эмэгтэйчүүд нь ингээд дэрийг болиулах га дэрийн одоо бүр ингээд нуран мурун дээр нь гараад хүзүүнээс нь татаад ингээд зогсоох гэдсэн байна. Тэгсэн чинь угаасаа дэрий тэр хоёр эмэгтэйг шууд аваад шидчихэж байгаа штэ угаасаа ойлгомжтой. Тэгээд ингээд Cassie руу гүйж очоод Cassie ингээд зодож гисэн. Тэгээд ингээд түлхэхтэй Cassie ингээд яг тэр орныхоо буланд ингээд нүдэ цогчсон. Нүднийхээ одоо энэ хөмсгнийхээ дээдлийг цогчсон юм байна л да. Тэгээ айгүй амир гэмтэл аваад ингээд зүсэгдээд мах цахаа нэгэ гараад ирчихсэн байсан гэсэн. Тэгээ өөрт нь ойдл хэрэгтэй болоод тэгээд D-Rock гэх бас л тэр хамгаалагч нь Cassie-г одоо plastic surgeon руу яг тэр үедээ авч очоод нэг тийм гой сагны юмс засалч хүн рүү авч очоод ингээд ойдл хийлгүүлсэн гэсэндээ тэр нь ингээд одоо хүртэл байдаг тийм бүр permanent scar гэсэн тийм сорвтой юм байлээ. Сорвтой үлдсэн гэдгийг ярьсан. За тэгээ Cassie яг тэр нэг одоо хөмсгөө сэтлүүлчээд ойдл авчгаад тэр өөрийнхөө selfie зургийг аваад дээрээ рүү явуулж исэн юм байна лээ. Тэгээд so that you can remember гэж хэлсэн. Тэгээд чамаг одоо энийг санаасаа гэж би хүсэж байна гэд тийм мессеж ингээ явуулж исэн гэсэн. Тэгээд тэрхүү яг selfie-ийнхэн зураг нь одоо энэ шүүх хурлын үеэр exhibit evidence болж орсон байгаа. Яг тэр зураг нь ашиглагдсан гэсэн үг. Тэгээд courtroom дотор шүүх хурлын үеэр бас шүүгч нарт болон бүх хүмүүст ингээ зэрэгт харуулсан байгаа. За тэгээд 2016 онд бас нөгөө нэг Лос Анжелесын хотелд болсон үйл явдлыг ярьж байгаа. Бидний мэдихтэй бичлэгийг нь үзсэн тэрхүү тохиолдлын тухай ярьсан. Тэгээ Cassie ярахтаа болохоор тэр нь болохоор яг freak off-ны дараа байсан гэсэн. Яг freak off-аас зүгтэж гарч ирж байгаа дүрс бичлэг гэсэн. Тэр нь болохоор ингээд freak off-ийн үеэр тийм sessions байдаг юм байна л да. Би одоо тэрийг тухай удахгүй ярих гэж байна. Яг нэг freak off-ийн тухай ярих болно. Тэгээ ямар ч сан freak off-ын тийм session-ууд байдгийг нэ. Яг нэг session нь болохоор ингээд эрэгтэй биеийн үнэлэгч одоо 50 тавтал тэр нэг session тий. За тэгээд яг between sessions ингээд дэрээ өөрийг нь зодоодсэн гинэ зохиж зодоодсэн. За тэгэнгүүт нь угаасаа Cassie удахгүй ингээд маргааш нь гэлөө тэрний дараагийнх нь өдөр нь өөрийнх нь тоглосон киноных нь премьер нь болох гэжсэн юм байна лээ. Нээлтийнх нь үйл ажиллагаа нь улаан явсны ажиллагаа болох гэжсэн. Тэгэхээр өөрөө тэрийгэ mess up хийхгүй байхын тулд тэ ингээд янз бүрийн зодуулж модулчих юм бол тэрхүү улаан явсныхаа ясалд оролцож чадхаа болчин гэж айгаад тэгээд гарч зогтож явахаар шийдсэн байна лээ. Тэр freak off-а дуусгалгүйгээр дэрийг одоо шүшүүд багт нь гарч ирээд ингээд яваад гисэн гэж аахгүй юу. За тэгээд байж ахт нь ингээд дэрий очоод
барьж аваад ингээд зоодсон. Тэгээ тэр тухай бол бид нэр дүрс бичлэгтийг нь бүгдийг нь үзсэндээ энэ талаар ингээд эхний одоо 2 дахь бичлэгэн дээр хүртэл би ярьсан байгаа шүү дээ. Нөгөө нэг security guarding одоо testimony-г ярихдаа ярьсан байгаа. За тэгээд тэр зоч буудлаасаа гарчаад ингээд Uber-нд суугаад машин дотор явж байхдаа өөрийнхөө бас дахиад селфи зургийг авсан. Тэгээ тэр нь бас ингээд энэ courtroom дотор evidence болгож ашиглагдаад шүүгчнэрт харагдсан байгаа. За тэгээ өөрийнхөө гэрт яваад очисон чинь Carey Morgan гэдэг тэр сайн найз нь байжсэн. Тэгээд бүр ингээд найз нь энэ бол арай хитэрлээ. Би ингээд цагдаа дуудлаа гэж цагдаа дуудсан юм байна лээ. Тэгээ цагдаа нар ирээд ингээд Cassie-гаас бол мэдүүлэг авсан. Тэгээ Cassie бол бүх юма хэлсэн мэн ингэсэн тэгсэн намайг зодсон модсон гэд. Гэхдээ яг хэн зодсон бэ гэдгийг хэлэхгүй байгаадсан. Миний ерөөсө гүрийгэд хэлэхгүй байсан. Тийм болохоор цагдаа нарт өөр ямар ч арга байгаагүй. Явхаас өөр ямар ч арга байгаагүй гэсэн. Тэгээд энэ одоо тэр report нь бол ингээд яг албан ёсоор тэгж файл хийгдэггүй мэлээ цагаагийн газар дээр. За тэгээд тэр үед нь дээрээ бүр ингээд Cassie руу амар их залгаал амар их мессеж бичээл ингээд blowing up her phone гэж хийжсэн. Бүр ингээд зогсолтгүй мессеж бичсэн, зогсолтгүй залгаж исэн. Тэгээд бүр ингээд худлаа ярьж исэн байна лээ. Би ингээд баривчлагдчихлаа штэ. Би ингээд одоо зорт болд байж агаад баривчлагдчихлаа энэ төр гэж худлаа ярьж исэн гэсэн өөрийг нь зүгээр ингээд буцааж хөрүүлж ирүүлэх гээд. Тэгээд тэр үед бол ингээд Cassie хэлээд чи бол ингээд намайг бүр амар ингээд зодсон. Тэгээд маргааш одоо тийм миний тэр одоо улаан авсны ёсл байгаа гэдгийг мэдсээрэж чи ингээ хамааралгүй хагарахгүй ингээ намайг зодсон. Тэгээд надтай битгий одоо ингээд хайрц одоо битгий яар би ингээ уцаа унтраагаад унтах хэрэгтэй байна гэд тэгээд орхижсэн байна лээ. За тэгээд бас нэг жил Cannes кино фестивал дээр бас хамтдаа очсон байна. За тэгээд яг тэр үед ингээ байж байхдаа дэрий Cassie өөрийнх нь тэр нэг усан онгоцноос нь хар тамхи мансууруулах байц дураараа авч хэрэгэлсэн байна гэд Cassie-г гүтгээд за тэгэнгүүтээ зодчоод Cassie-г өөрийнхөө боотносоо гаргаа ичсэн гэж байгаа байхгүй. За тэгээд тэр нь болохоор яг нэг Cannes кино фестивалийн улаан авсны ёслын яг өмнөх өдөр нь байсан. Биш яг тэр өглөө нь байсан гэлөө. За тэгээд ингээд гаргаж хайчгаа тэгээ өөрийнх нь пассвортыг одоо ид хэрэгслээг энэ төр усан онгоцсон дэр нь үлдээчээд өөрийг нь ингээд хайцсан байгаа байхгүй. Тэгэд өөрт нь ингээд пассворт энэ төр нь байхгүй айгу хэцүү байсан гэдэг тухай ярьж исэн. За тэгээд тэр Cannes кино фестивалд оролцоход буцаад одоо Нью-Йорк руу нисэхдээ бол ингээ хамт нэг онгоцоор ирсэн гэж байгаа байхгүй. Гэтэ тэр нь болохоор бүр тийм private jet одоо хувийн онгоц энэ төр байгаагүй мөлий зүгээр commercial flight хийсэн гэж байгаа байхгүй. За тэгээд дээрэтээ бүр ингээ сумааргүй сангадаад өөр хүнтэй ингээд суудлаа салсан гинэ. Тэгсэн чинь нөгөө дээрээ чинь дахиж бас нөгөө хүнтэй чинь суудлаа солонгуудаа яг хажууд нь хурж ирээ суусан гэж байгаа байхгүй. За тэгэнгүүтээ өөрийнхөө лаптопыг гаргаж ирээд заяа. Ноутбукыг гаргаж ирэнгүүтээ Free Coffee-ны үед хийсэн бичлэгийг ингэж тавиад одоо Cassie-гийн эрэгтэй бие үнэлэгчтэй бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг гэсэн үг шүү дээ. Тэрийг нь харуулгуудаа ингээд бүр өөрийг нь үзхийг шаардсан. Тэр флайтны туршид тэр нислэгийн туршид ингээ өөрийг нь тэр бичлэгийг үзүүлсэн гэсэн тэнгүүдээ хэрв чи одоо миний үгэнд орж морохгүй байвал би чиний энэ одоо бичлэгийг чинь release хийлээ. Би одоо шууд ингээд public тохирхон дээр тавиад ингээд цацлаа гэж өөрийгөө сүрдүүлж исэн. За тэгээд Нью-Йоркт ирсний дараагаар энэ хоёр ингээ явж оройн хоол идчихгээд дээрээ дахиад Free Coffee-ийг шаардсан гэсэн. За Cassie-гийн testify хийж байгаагаар болохоор өөрийг нь ингэж олон жилийн туршид зодож цохихоос гадна physical abuse үзүүлэхээс гадна өөр хүмүүсийг ч гэсэндээ зодож цохихыг Cassie айгүй олон удаа witness хийсэн гэдгийг хэлсэн байгаа. Одоо жишээ нь гэх юм бол нэг өөрийнхөө нэг assistant-ийг бүр ингээд өснөөс нь чирээд ингээд зулгаагаад ийшээ тийшээ ингээд drag хийгээ явж байгааг харсан гэсэн. За Eli гэдэг нэг хүн байсан мэн л да өөрийнхөө туслах ч юм уу одоо security ч юм уу тийм хүн юм шиг үлээ. Тийм хүнийг бас Eli-г бас ингээд ийшээ тийшээ чирээд зодоо явж байгааг харсан гэсэн. За тэгээ бас нэг хүнийг яг хин гэдгийг нь ол хэлээгүй. Тэгээ бас нэг хүнийг Turks and Caicos бас ингээд чирээд зодоод явахыг харсан гэсэн. За тэгээ Cassie-гийн өөрийнх нь Лос Анжелест байрладаг апартмент дээр нь хурж ирээд тэр балконоос нь өөрөө 17 давхарт амьдардаг байсан байна. Тэгээд балконоос нь ингээд нэг найз эмэгтэйг нь ингээд дүүжлээд унгаах гад балконоор ингээд дүүжлээ байж байгааг бас харсан гэсэн. За тэгээд түүнээс гадна өөрийнх нь найз эмэгтэй нөгөө нэг сайн найз Carey Morgan-ыг нь бас ингээд юугаар модон үлгүүрээр толгоор нь цогсон гэсэн. Иймэрхүү тохиолдлууд бол тэг өөр хүмүүсийн ингэж зодож цохих тохиолдлуудыг зөндөө бас харсан, witness хийсэн гэдгийг хэлсэн. Тэгэд Cassie-гийн ер нь ярьж байгаагаар өөртөө testimony-гийнхаа үеэр дэрий бүр ингээд амар хурдан switch хийдэг гэж байгаа байхгүй. Зарим үед болохоор ингээл айгүй sweet, айгүй тийм найрсаг, айгүй friendly, айгүй айтайхан байж байгаа. Тэгэнгүүт гинт ингээл өөрчлөлтөд switch хийж байгаа юм шиг амар ууртаа уцаард бүр ингээ танихаа аргагүй болдог гэсэн. Ялангуяа одоо мансууруулах байц хэрэгэлсэн тохиолдолд эсвэл арх хэрэгэлсэн тохиолдолд тийм амар болдог гэсэн. Тэгээ бүр ингээд шууд харагддаг гэсэн. Яг нүд нь ингээл хар болол эхэлт гэж аахгүй нүд рүү ингээл харахад хав хар өөр юм харагдахгүй те бүр амар бүр тэр дотор нь ингээд суу тэг сэтгэл зүрх сэтгэл байхгүй юм шиг бүр ингээд
чөтгөр шиг ингээд болдог гэсэн заяа. Тэгэл ингээд амар ууралж уцаарладаг. Тэг ер нь ингээд walking on eggshells гэж ярьдаг штэ ингээд одоо өндөгний тийм одоо хальтан дээр ингээд хөлөө ингэж алхаж байгаа юм шиг гэж тэмцүүрлэл яадаг. Бүр тэгж байгаа юм шиг бол тэгээ өглөө босоод за одоо дээр ямар шуган цагааштай байх бол гэж баг боддог байсан. Тэгээ бүр тийм psychological abuse хамт явагддаг гэсэн гэж аахгүй. Нэг удаа зүгээр яж байгаа л нөгөө үед нь ингээл сонирн болчоор ингээд бүр за өнөөдөр ямар ааш гарах бол маргааш ямар ааш гарах бол гэж бодох сэтгэлийн дарамт айгүй ихтэй байдаг гэсэн гэдгийг ярьсан. За манай үзэгчдээс дар суух дуртай хүмүүс хэр олон байна? Тэгээ хэрвээ дар суух дуртай бол аль улсын дарсуудыг илүү сонирхдаг вэ? За миний хувьд гэх юм бол Итали болон Франц дарсуудыг илүү сонирхож уудаг. За тэгээ надтай адилхан Франц дар суух дуртай хүмүүс байгаа бол өнөөдөр би та бүхэнтэй Францын Бордо бүс нутгийн 200 гаруй жилийн түүхтэй Calvé брендийг танилцуулж санал болгож байна. За Calvé брэнд нь ийм олон жилийн түүхтэй учраас тэгээ бүр ингээ 200 гаруй жилийн туршид оршин тогтнож байгаа учраас амт чанараараа танигдсан тэгээд дэлхийн 110 гаруй улсуудад түгэж чадсан ийм мундаг брэнд байгаа юм аа. Тэгээ айгүй сонирхолтой баримт гэх юм бол та нар боддоо дэлхий дээр 3 секунд тутамд нэг Calvé bottle задардаг гэсэн үг. Үнэхээр гайхалтай. Calvé брендийн улаан, ягаан, цагаан, ориглон дарс гээд 30 гаруй төрлийг нь World Wine компанийн маань албан ёсоор Монголд импортлж оруулж ирж худалдаалдаг байгаа. За тэгэхээр та бүхэн маань хүссэн төрлийнхөө Calvé дарсыг World Wine CGM гэж онлайнаар ороод захиалгаа өгөөд хүссэн газараа хургуулад авах боломжтой. Аль эсвэл та өөрт ойрхон байрлаж байгаа World Wine дэлгүүрийн салбаруудаас очоод худалдаа авалтаа хийх бас боломжтой. Сайн дарс сайхан яриаг өрнүүлдэг гэдэг шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань гэр бүлийнхэнтэйгээ найз нөхөдтэйгөө эсвэл хайртай амрагтайгаа Calvé-г шимж уунгаа сайхан яриаг өрнүүлээрэй. За тэгээ Cassie ярьж байгаа хгүй 11 жилийн туршид энэ хоёр ингээ үерхэж on and off байх үедээ Diri Cassie-гийн амьдралын бүх аспектыг нь удирдах, контролдож гартаа хатгадаг байсан гэсэн. Юу өмсөх үү, юу идэх үү, хаана байх уу, хинтээ уулзах уу, бүх зүйлийг нь контролддог байсан гэсэн. Тэгээ Cassie-гийн одоо төрөөс мөрөөсүүдийг дандаа төлдөг байсан гэсэн шүү дээ, тий. Тийм учраас өөрөө тийм контролтой одоо Cassie-гийн мөнгийг төлж байгаа учраас хаана амьдрах уу гэдгийг нь бас заадаг. Тийм учраас өөрийнхөө гэрүүттэй айгүй ойрхон байралтай байруудыг ингэж төрөөсөлж өгдөг байсан байхгүй. Одоо Лос Анжелес дахь апартмент нь гэх юм бол Diriгийн хаустай амар ойрхон. Бүр ингээд тэр хоёрын хооронд ингээд Diri зүгээр машин энтер унж явахгүй golf cart гэж байдаг штэ. Одоо ингээд гольфны юун дээр те нэг тэмчгэн тэрэг шиг юмнууд ингээд түрээ хүмүүс унаа явдаг штэ те. Тийм golf cart ингэж унж тэр хоёрын гэрийн одоо дундуур ингэж явдаг гэсэн гэж аахгүй хооронд ингэж явдаг байсан. Тийм ойрхон байралтай амьдардаг байсан. Тэгээ би өмнөх бичлэгнэр хүртэл ярьжсэн те Diriгийн болон Cassie-гийн одоо Нью-Йорк дахь апартментууд нь хүртэл амар ойрхон байдаг байсан. 10 минут алхаал орох зайтай тийм апартментуудад амьдардаг байсан юм байна лээ. Тэгээ албаар ингээд Cassie-гийн одоо амьдралыг нь контролдохын тулд те хаана юу жааг нь мэдхийн тулд албаар ийм ойрхон байрлалтай байрнуудыг төрөөсч өгдөг байсан юм байна лээ. За тэгээд Cassie өөрийнхөө гэртээ байсан ч гэсэндээ ямар ч тийм privacy байдаггүй. Өөрийнхөө гэрт нь Diri ямар ч тийм announcementгүйгээр ирэх гэж шүү, очих гэж шүү гэд те тэгэж хэлэхгүйгээр шууд л ингээд ороод ирдэг байсан. Diriгийн assistant-ууд нь заяа ингээд туслахууд нь, staff members-ууд нь, security энтер гэл те энэ хүмүүс ч гэсэндээ ямар ч тийм зөвшөөрөлгүй ингээд Diriгийн захиалгаар ороод ирдэг байсан гэж аахгүй хаана юу гэж ингээд хараал тэгэл ингээд апартмент руу очингуудаа ингээл юм хүмийг нь хурааж аваад булааж аваад тэ уцаа одоо лаптоп өг Diri аваад ир гэж ингээл тэ бүр ингээ ямар ч тийм privacy байдаггүй байсан гэдгийг бол ингээд Cassie ярьсан ба. Тэгээ бүр дандаа ингээд Diriгийн staff-ууд нь kept tab on her гэж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр те хаана юу хийгээ явж ин ч гэх юм уу бүр ингээд дандаа ажиглаад байж байгаа гэсэн. Тэгээд тэр хүмүүс нэр нь ихэнхдээ ямар туслахууд нь тэгдэг байсан бэ гэхээр яг нэрээр нь дурдсан байгаа. Яагаад гэвэл өмгөөлөгч нь асуусан байхгүй ямар туслахуудыг та яриад байна гэж асуусан. Тэр нь болохоор David James, за тэнгуүдээ Christina Koren буюу KK гэж дууддаг байсан. За Christina Koren-ийн тухай би ярьжсэн шүү дээ. Одоо Diriгийн тухай би нийтдээ одоо бараг өнгөрсөн 7 хоногт орсон 2 бичлэгтэй нийлүүлээд 16 бичлэг хийж байгаа. Одоо энэ нь 17 дахь бичлэг болно гэсэн үг. Тэгээд би энэ Diriгийн бүр ингээд өнгөрсөн жил тэгээ 5 сард хамгийн анхныхаа бичлэгийг хийжсэн бүр Diriгийн тухай deep dive хийжсэн шүү дээ. Тухайн үед бол Diriгийн талаар хүмүүс Монголын YouTuber тоож ярьдаг байсан. Тэр үед би анх удаа ингээд Diriгийн тухай ярьж исэн. Бүр ингээд deep dive хийсэн. Тэр үед бас бичлэг үзсэн хүмүүс бол мэдж байгаа байх. Тэгэхээр би энэ 16 бичлэгний алин дээр нь Christina Koren-ийн тухай ярьсан гэдгийг мэдэхгүй. Ямар ч сан Christina Koren чинь юу ахгүй бүр ингээд Diriгийн баруун гар гэж яригддаг заяа.
хамаг одоо энэ муухай юмнуудыг зохицуулж өгдөг гэсэн тийм өөрийнх нь бүр trusted assistant нь байсан юм лээ. Тийм эмэгтэй хүн байхгүй. Тэгэхээр одоо энэ Christina Korum гэдэг энэ эмэгтэй бол өөрт нь Cassie-г амар тийм ажиглаж тэмдэглэж авч тэ ингээ явж тэгээ явж ингээ тэрийгэ Diri түргдэг байсан байхгүй. За түүнээс гадна Diri Cassie-гийн одоо physical appearance дээр гаднах үзэмжин дээр дандаа ингэж гоочилж тэрэ муухай өгнүүдийг хэлдэг байсан юм лээ. Одоо чи ингээл гэх юм бол чи ингээ үсээ ингэж засгаар чи амар муухай Мексик хүн шиг харагдчихин. Чи бүр арай л дэндүү Мексик харагдчихин ч гэдэг юм уу те. Тиймэрхүү одоо offensive зүйлүүдийг хэлдэг байсан. Тэгээ Cassie ч угаасаа хагас Мексик штэ. Хагас Мексикэн байхгүй. Ээж нь Мексикэн эмэгтэй. Тэгээ аав нь болохоор Filipino эрэхтэй байхгүй. Тэгэхээр одоо юм холимог гэсэн үг Филиппино болон одоо Мексик. Тэгэхээр угаасаа Мексик шиг харагдах нь угаасаа ойлгомжтой. Тэгсэн чинь дээр чи ингээ үсээ ингээ бочхоор бүр арай л дэндүү Мексик харагдаж ин гэсэн. Тэгээ тиймэрхүү offensive зүйлүүдийг хэлдэг байсан гэсэн. Тэгэж ингэж гаднах үзэмжин дээр нь ингэж айгүй тийм offensive зүйлүүдийг хэлэхээс гадна өөрт нь юу өмсөж зүүхийг бас заадаг байсан. Тэг ямар стайлтай байхыг заадаг байсан. Тэгээд зарим үед болохоор тэ өөрийг нь амар тийм sexy бүр амар тийм тачаангуй секси эмгтээлэг байлгахыг хүсдэг. Зарим өдөр болохоор амар tomboy стайлтай байлгахыг хүсдэг байсан гэсэн. Tomboy гэдэг чинь амар тийм эрэгтэйлэг хувцалтай хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсийг чинь tomboy гэдэг. Тийм бүр tomboy стайлтай байлгах гэж одоо үздэг байсан гэсэн. Тэгээ ийм сонирн байхгүй амар тийм drastic change. Заримдаа болохоор ингээл sexy. За тэгснээр заримдаа болохоор ийм tomboy. Тэгээ бүр нэг удаа өөрийнх нь одоо 2009 онд өөрийг нь одоо үсийг нь shave хийлгүүлсэн байна лээ. Тэгээ та нар тэрийг санаж байгаа байх те. Cassie-г одоо сонсдог байсан хүмүүс бол мэдэх бах. Тэгээ ялангуяа нэг Cassie чинь Nicki Minaj-тай хамтраад дуудуулж ирсэн штэ boys гэдэг. Тэр дуун дээр нь харахад яг тэр үеэр ахгүй. Өөрийнхөө ингээ үсийг ингээ нэг талыгаа ингээ шейп хийсэн байдаг штэ тий. Би одоо энд ингээ зураг оруулчих юм. Тэг хүмүүс ер нь энэ үеэстэй Cassie ингээ шейп толгоогоо шейп хийсэн үеэс нь хагас шейп хийсэн үеэс нь эхлээд энэ стайл ер нь айгу тийм тренд болж ирсэн гэж боддог. Тухайн үед хүмүүс айгуух тэгдэг болоод унсан штэ ингээд нэг талаа ингээд шейп хийждэг тий. Тэг ямар ч байсан ингээд бүр өөрийнх нь үс мөсийг хүртэл ингээд шейп хийлгүүлж ирсэн юм байна лээ. За тэгээд өөрийг нь одоо чи дасгал хөдөлгөөн хий, workout хий. Яагаад гэвэл freak off-тай бэлдэх хэрэгтэй тий. Тэгэхээр freak off-тай бэлдэхийн тулд ингээд өөрийнхөө биеийн дарчилгаатай байх хэрэгтэй энэ гэсэн зүйлүүдийг шаарддаг байсан. За тэгээд өөрийнх нь хумсыг бол дандаа white nail polish-тай байх хэрэгтэй гэж шаарддаг байсан. Хумсаа дандаа цагаанаар бодуулах, эсвэл бол French tip цагаан өнгийн French tip хэлгүүлэх. Тэгээд тэр нь бас ингээд учиртай юм байна лээ. За яагаад вэ гэх юм бол энэ freak off-ын үеуд дээр ихэвчлэн хар ярьстай escort-уудыг тэ биемлэгчдийг хөлсөлдөг байсан юм байна лээ. Тэгэхээр одоо цагаан тэр одоо nail polish нь тэр хар эрэхтэй үний бэлэг эрэхтэн дээр ингээд айгуу тийм ялгарч харагдана гэсэн үг шүү дээ. Хар цагаан гэхээр тэгээ тэгэж албаар харагдуулах гад цагаан өнгөөр заавал хумсаа бодвол гэж шаарддаг байсан юм байна лээ. За одоо тэгээ удахгүй хэдүүлээ яг freak off-ын тухай ярьж эхлэх гэж. Гэтэ тэрнээс өмнө нэг зүйлийн тухай яриатай заяа. Тэрний үг гэхлээр Suge Knight гэдэг та нар мэдэх байх тийм үү? Suge Knight чинь нөгөө нэг Death Row Records гэдэг Tupac-ийн байдаг байсан artist нь хийдэг байсан тэрхүү одоо labeling захирал байгаа штэ тэ эзэн байгаа Suge Knight. Тэгэд тэр миний нэрээ дэрийн тухай хийсэн хамгийн анхны deep dive бичлэгийг үзсэн хүмүүс бол сайн мэдэж байгаа бах. Death Row Records болон Bad Boy label тэ энэ хоёр чинь бол ингээд rivalry байсан. Өрсөлддөг, тэмцэлддэг хүмүүс байсан. Ягаад гэвэл яг 1990-ад оны сүүлээр 2000 оны ихээр гээл тэ тэр үеэр чинь болохоор яг нөгөө нэг West Coast versus East Coast тэ одоо Америкийн баруун эрэг болон зүүн эргийн хипхоп урлагийн хүмүүс ингээ хоорондоо дайтдаг байсан байхгүй, rivalry байсан. За тэгэнгүүт одоо тэгэхээр Suge Knight болон Diri хоёр ч хоорондоо тийм асуудалтай beefтэй гэсэн үг байхгүй, олон удаан жилийн beefтэй. Тэг ялангуяа одоо нөгөө нэг Diri Tupac-ыг алсан гэдэг тийм яриа байгаа штэ тий. Тийм одоо speculation бүр тэр цаг үеэс эхлүүлээд байсан. Тэгээ тийм учраас угаасаа Suge Knight бол амар тийм Diriтэй beefтэй гэсэн үг. За тэгсэн чинь Cassie ярьж байгаа байхгүй, нэг удаа энэ Лос Анжелест заяа Cassie Diri хоёр ингээ freak off хийгээд байжсэн гинэ. Тэгсэн чинь D-Rock гэдэг нөгөө нэг хамгаалагч нь ороод ирсэн гинэ. Тэнгүүд Diri-д хүү Suge одоо энэ Mel's Diner гэдэг нэг тийм ресторан дотор байж гинэ гэж хэлсэн байна лээ. Тэнгүүд Diri шууд хувцас өмсөд буугаа аваад D-Rock-тай хамт ингээд гараа явсан гэж байгаа байхгүй. Тэнгүүд нь Cassie ингээ бүр ингээд араас нь орилоод те уйлаад орилоод ингээд please don't do anything stupid гэдээ орилсон гэж байгаа байхгүй. Битгий янз бүрийн тэнэг юм хийчихээрэй дээ гэд ингээд айгүй санаа зовж исэн гэдгийг хэлсэн. Тэгээд нэг ойролцоогоор 45 минутын дараа буцаад төрөөд ирсэн байгаа байхгүй. Тэгээд нэг 45 минутын дараа ороод ирсэн. Гэхдээ яг энэ Diri, D-Rock хоёрыг тэр ресторанд нь яваад очиход бол угаасаа
Suge Knight явчихсан байсан гэсэн. Гэхдээ Suge Knight дараагаар нь одоо 6 удаа буудуулсан байдаг. Нэг одоо клубд буудуулсан байдаг. Тэгээ тэр тухай ингээд Suge Knight дандаа одоо ярьдаг байхгүй юу? Би одоо дандаа дэрийг тэрэнд сэжгэлдэгэ. Тэгээ намайг буудсан гэдэг дэрийг сэжгэлдэг гэдэг тухайгаа үргэлж ярьдаг. Тэгээ одоо бол Suge Knight ч өөрөө шоронд орчихсан баа. Тэгээ шоронгоосоо ч гэсэндээ яриа л байдаг. Би одоо ингээд дэрийг миний одоо намайг буудуулсантай холбоотой гэж боддог гэдэг тухайгаа ярьсаар байдаг. За тэгээд өмгөөлөгч нь бууны тухай асуусан байгаа. Тэгээд өөрт чинь тэгээ буу өгсөн тохиолдол байсан уу гэж асуусан. Тэгээд тэр нь болохоор Cassie нэг удаа Лос Анжелесын клуб руу орох гээд тэгсэн чинь дэрийн одоо хамгаалагч нь Cassie-д энэ бууг цүгэндээ хийгдэх гэж хэлсэн байна лээ. Тэгээд тэр үед болохоор машин дотор жолооч нь дэрий Cassie дэрийн одоо тэр хамгаалагч нь ингээ энэ дөрөв байсан юм байлаа. Тэгсэн чинь тэр хамгаалагч нь Cassie-г тэр буугийн өөрийнх нь цүгэндээ хий гэж шаардсан юм байна лээ. Тэр клуб руу явж ороо тэр клубд байх хугацаанд бүхэл бүтэн нэг цагийн хугацаанд тэр Cassie-д тэр буунд байсан гэсэн. Тэг өөрөө амар сандарч байсан гэдгийг хэлсэн. Тэг энэ зүйл амар сонирхолтой. Ягаад вэ гэхээр та нар санаж байгаа бол дахиад тэр миний дэрийн хийсэн тэр deep dive бичлэг дээр ярьж байсан шүү дээ. Би нөгөө нэг 1999 онд бас нэг инцидент байгаа шүү дээ. Нэг Нью-Йоркийн нэг шөнийн клубд дэрийн ингээ хүмүүсийг буудаад тэгээ буудалцаан болоод тэгээд дэрий баривчлагдсан. Тэгээ тэр үедээ дэрий J-Lo-тэй хамт байсан, Jennifer Lopez-тэй хамт байсан. За тэгээд J-Lo ч гэсэндээ баривчлагдсан. Гэхдээ тэр үед нь ингээд энэ хоёр хоёулаа суллагдаад гараа яваад гэсэн. Тэгээ өөр нэг залуу өөрийнх нь дэрийн нэг rapper залуу нь ингээд хамаг хэргийг нь үрээд ингээд шоронд орсон байгаа шүү дээ. За тэгсэн чинь тэр үед болохоор нэг тийм яриа байдаг байсан. Тэр нь дэрий эхэлж буудсан хүмүүсийг тэгээд тэр бууга Jennifer Lopez төгчгсөн. Jennifer Lopez-ийн цүнхэнд нь хийлгсэн. Тэгээд J-Lo цагдаа нарыг ирэхээс өмнө гараад гүгээ яваад гсэн. Тэгээд тэр бууг нь хайсан гэдэг тийм speculation байсан. Тийм учраас одоо ингээ ямар ч тийм буудсан буу байхгүй, одоо тийм нотлохоо байхгүй учраас Jennifer Lopez дэрий хоёр суллагдаад яваад нөгөө нэг залуу нь ингээд шоронд орчихсон байхгүй. Тэгээд харалта дэрий ерөнтэй өөрийнхөө хамт байдаг гэсэн эмэгтэйчүүдтэй ингээ өөрийнхөө бууг цүгэнд нь хийлээд угаасна гэдэг нь одоо энэс харагдаж байгаа байх. Тэгэхээр ер нь баг тэр Jennifer Lopez-ийн тухай яриад байдаг яриа бол үнэн байх магадaltaй гэсэн үгээ энэс харж хахад те. За тэгээ Cassie үргэлжлүүлээд бууны талаар ингэж ярьсан. Дэрийн бүх одоо хауснуудад нь те дэрий яаж байгаа айгүй олон хаус байсан юм лээ. Нью-Йоркт нэг апартменттэй, Лос Анжелес, Майами, Нью Жерси гэдэг энэ олон апартментууд хауснуудад нь бүгдээрэнд нь зүгээр ингээ буунууд энэ тэнийгээр ингээ хөглөрөөл байждаг гэсэн ингээл ширээн дээр ингээл байж идэг те ингээл галын өрөөнийх нь одоо kitchen counter дээр нь байждаг, хаанд бонл хаан байждаг гэсэн. Тэгээд Cassie хэлэхдээ бол энэ нь бол нэг бодлын scare tactic, те psychological team intimidation байсан гэж үздэг. Ягаад гэвэл те хүн тим юмны хажууд байхаар те хизээл бол би ингээд их хүссэн юм хийхгүй бол би ингээд өвөнд нь орохгүй бол хизээл бол хизээ намайг ингээд тэр буугаараа аваад буудахыг мэдгүй. Тийм учраас нэг тим нэг бодлын тактик байсан гэж хин үзэж байгаа Cassie. Тэгээ түүнээс гадна энэ бүх хауснуудад нь сейфнууд байдаг гэсэн. Тэр сейфнуудад нь юу байдаг гэсэн бэ гэхээр бэлэн мөнгнүүд, jewelry, үнэт эдлэлүүд, за тэнгүүтээ маш их хэмжээний одоо тейпнүүд гэж байгаа хгүй одоо хураасан бичлэгнүүд, за тэнгүүтээ камеранууд, тэгэнгүүтээ буунууд болон мансууруулах байцууд байдаг гэсэн тэрхүү сейфэнд нь. За одоо ингээ хэдүүлээ хамгийн гол одоо зүйл рүү орох гэж тэр нь болохоор нэг freak off гэдэг гаж зүйл нь байгаа. Дэрий Cassie хоёр ингэж үерхэж эхлээд нэг жилч болоогүй байхад анх дэрий Cassie-д одоо тэр freak off гэдэг зүйлийн тухай одоо ярьж эхэлсэн гинэ санал болгосон. Ийм зүйл байдаг юм а. Гэтэ тэр үедээ болохоор дэрий ерөөсөө freak off гэж дуудаагүй voyeurism гэж дуудажсэн байхгүй юу. Тэгээ ийм voyeurism гэдэг зүйл байдаг юм а гэд 22 нас дөнгөж хүрч байгаа Cassie-д анх санал болгосон юм байна лээ. Тэгээ дэрий чи надтай ингээ хийж үзэх үү энэ voyeurism гэдэг зүйлийг. Тэр нь юу вэ гэхээр энэ бол ингээ миний fantasy байгаа юм а. Тэгээ миний өөрөө ингээ төсөөлдөг fantasy байгаа. Тэгэхээр чи ингээд эрэгтэй хүмүүстэй бэлгийн харилцаанд ороод тэгээд би тэрийг чинь одоо үзээд одоо enjoy хийгээд байж явах юм аа. Тэгээ энэ бол миний fantasy. Чи надтай хамт ийм voyeurism хийх үү гэж санал болгож асуусан гэсэн. Тэгээ анх дэрий ингэж өөртөө санал болгоход танд ямар санагдсан бэ гэж өмгөөлөгч нь асуусан. Тэгэхэд бол Cassie ингэж хариулсан. I felt like my stomach fell into my butt гэж хэлсэн заяа. Stomach falling into my butt гэдэг чинь нэг тийм бас зүүрэг гэх юм уу Америкт хэрэглэгддэг тийм зүүрэг байгаа. Тэр нь болохоор ингээд ер нь бүр ингээд
манай Монголд тийм бас ойролцоо үг байдаг шиг санагдаад ахын зүрэг. Гэтэ надад одоо яг толгонд орж ирэхгүй нэг бүр ингээд амар цочрол юм сонсоод бүр ингээд амар сонир болдог штэ тий. Гэтэ бүр яг тийм гэсэн үг байхгүй. Бидэд Монголд яг адилхан зүрэг байдаг юм а бид тэрийг санахгүй санаж байгаа хүмүүс нь намайг юу ярих гэдэг мэдж байгаа хүмүүс нь байгаа бол ингээд доор бичээд өгөрөө заяа. За ямар ч гэсэн бүр үнэхээр тэгээд сонирн болсон гэсэн. Тэгэхдээ анх тэгэж асуухт нь Cassie чинь угаасаа бүр ингээд дээрэд бүр deeply in love байгаа штэ амар дурлцсан байгаа учраас ингээд дэрийг жаргалтай байлгахын тулд happy байлгахын тулд тэг өөртөө байлгахын тулд заа гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Яагаад өөртөө байлгахын тулд гэдэг би ингэж тодотгож хэлээд байна гэхээр та нар одоо сонсож байгаа бах тэ анх энэ хоёр ингэж үерхэж эхлээд Cassie дэрээ хоёр бол ингээд яг албан ёсоор ингэж олон нийтийн нүдний өмнө бол ингээд үерхээгүй байгаа. Дэрий одоо хүртэл тэр яг энэ relationship-ийн энэ үеийг хүртэл ингээд Kim Porter-тэй хамт байсаар хэвээрээ байгаа. Тэгэл Cassie дэрий бас өөрт нь хэлдэг байсан байхгүй. Би бол Puff Daddy те. Би бол Puff Daddy юм чинь өөр зөндөө бол эмэгтэйчүүдтэй байх нь ойлгомжтой энэ гэсэн одоо зүйлийг ярьдаг байсан. Тэгэхээр угаасаа Cassie өөрт нь өрсөлдөгч нар байгаа. Дэрий өөр хүмүүстэй уулзж байгаа, өөр эмэгтэйчүүдтэй ингэж явуулдаг гэдгийг мэдж байгаа учраас өөрөө бас тэр хүмүүсээс одоо юу юм бэ онцгой байх гэж гэх юм уу те. Хэрвээ би энэ freak off-ыг хийх юм бол дэрий надтай илүү цаг хугацааг өнгөрөх баха. Дэрий надтай ингээд satisfied байгаад баг тэр эмэгтэйчүүдээ болох байхаж гэдэг юм уу те. Тийм зүйлийг бодоод ингээд дэрийг happy байлгахын тулд анх тэр voyeurism гэдэг тухай асуухт нь заа гэд зөвшөөрсөн юм байна лээ. Тэгтээ Cassie ингээ хэлжсэн анх тэр нөгөө нэг freak off хийхдээ бүр үнэхээр амар nervous, really nervous гэж бүр дахин хэлжсэн. Амар сандарч исэн гэдгээ одоо тодотгож хэлсэн байгаа Cassie. Тэгэд өмгөөлөгч нь асуусан байхгүй. Тэгэд swinging талаар дэрий юу гэж хэлжсэн бэ гэсэн аахгүй. Swinging гэдэг чинь болохоор одоо бас хүмүүсийн ер нь хийдэг lifestyle те нэг тийм зүйл байдаг штэ. Swinging гэдэг чинь болохоор тийм swinging couples гэж байдаг. Тэр нь болохоор хосууд байгаа аахгүй те. Тэгсэн мөртлөө өөр хосуудтай ингэж switch their partners те. Одоо найз охиноо найз залуугаас сольдог гэсэн үг, сольж ингэж бэлгийн харилцаанд ордог. Тэр чинь бол нэг төрлийн бас нэг тийм sexual lifestyle байгаа хгүй юу. Тэгээ Cassie хэлэхдээ болохоор тий swinging гэдэг тухай дэрэж гэсэн надад зааж өгсөн. Одоо яг ийм хосууд өөр хостой ингээд партнеруудаа солихыг хэлдэг юмаа гэдгийг тайлбарлаж зааж юу байдаг гэдгийг хэлж өгч ирсэн. Тэгээд гэхдээ тэр swinging гэдэг зүйл чинь бол энэхүү voyeurism, freak off гэдэг зүйлээс хамаагүй шал ондоо зүйлээ гэдгийг бол Cassie тайлбарлаж хэлсэн байгаа. За эхнийхээ энэхүү freak offs дээр болохоор одоо дэрий бүх юмыг зохицуулсан гэж байгаа байхгүй юу. Одоо escort-ыг нь дуудсан. За тэгээд тэр эхнийх нь биеийн үнэлэгчийн зургийг нь энэ шүүхийн танхимд харуулсан байгаа. Тэгээд өмгөөлөгч нь асуусан та нэрийг нь санаж гэнэ гэсэн би нэрийг нь санахгүй байна гэж хэлсэн. За тэгээд дэрий ингээ хамаг юмыг нь зохицуулаад мансууруулах бодиснууд авчираад одоо Cassie яг энэ freak off эхлэхээс өмнө ecstasy уусан, хэрэгэлсэн. Түүнээс гадна айгүй хэмжээний алкогол хэрэгэлсэн. За тэгээд дэрий хэлэхдээ болохоор хоёулаа ингээд өөрсдийнхөө appearance-ыг нуух хэрэгтэй, далдлах хэрэгтэй гэсэн юм байна лээ. Тийм учраас анхныхаа энэ freak off дээр Cassie masquerade mask өмссөн гэж аахгүй зүүсэндээ юм дэм masquerade одоо тийм бүжгийн нэг тийм маск гэдэг шүү дээ тийм одоо маскыг зүүсэн гэсэн. За тэгээ тэр эхнийхээ freak off дээр болохоор дор хаяж одоо 2 session хийсэн гэж аахгүй. Нэг session нь болохоор тэр эрэгтэй биеийн үнэлэгчийг 50 тавьтал гэсэн үг. Тэгээ тэр нь тавих юм бол тэр эхний session дуслаа гэсэн үг юм байна лээ. Тэгээд дор хаяж 2 session одоо явсан гэж хэлсэн. Өмгөөлөгч асууж аахгүй. Тэгээ энэ эхний freak off-ын дараа та ямар одоо мэдрэмж авсан бэ гэж асуусан. Тэгсэн чинь felt very dirty and confused гэж хэлсэн. Тэр нь болохоор айгүй тийм бохир заваа мэдрэмжийг авсан. Түүнээс гадна confused юу гэж бодохоо мэдэхгүй байсан гэж хэлсэн. За тэгээд гэхдээ өөрөө тэр нөгөө нэг айгүй алкогол болон мансууруулах байд сэргэлцсэн байсан болохоор айгүй тийм high тэ амар мансуурчихсан байсан болохоор яг биений хувьд бол тийм амар юм мэдрээгүй гэж хэлсэн. Ямар ч хэлсэн ингээд дэрийг бол өөрт нь амар satisfied, айгүй happy байхыг харсан гэсэн. За тэгээ энэ эхнийхээ freak off-ын дараа удалгүй 1-7 хоног хүрээгүй байхад дээрээ дахиад Cassie-гаас freak off хий гэж асуусан юм байна лээ. Тэгээ Cassie ингэ хэлж байгаа байхгүй. Анхандаа болохоор ингэ дэрийг happy байлгахын тулд ингэ заа гэд хэлчихсэн. Гэхдээ энэ бол цаашаага үргэлжлэх үү, тэгээ цаашаага дахин надаас энэ freak off хий гэж асуух уугүй гэдгийг бол мэдэхгүй байсан. Тэгсэн чинь ингэ дахиад хий гэж асуугаад эхэлсэн гэж аахгүй. Тэгээ тэр үед нь бол ингэ өөрөө дахиж бол ерөөсөө freak offs хиймэргүй байсан. Гэхдээ хэрхэн яаж үгүй гэж хэлэхээ мэддэггүй байсан гэж байгаа байхгүй тий. Тэгээд одоо нэгэнт би
одоо эхнийх нь удаад заагаа хэлчихсэн юм чинь би одоо үгүй гэж хэлж болохгүй юм болов те нэгэнт би одоо энэ зүйлд нь оролцчихсан юм жам. Тэгээ түүнээс гадна амар айжсан гэж аахгүй дэрий өөрт нь уурлах уу гэдгээс те хэрүү би ингээд үгүй гэ 2 дахь удаа 3 дахь удаа үгүй гэж хэлэх юм бол нэгэнт дэрий өөрийнхөө ямар шухан өөрийнхөө энэ талыг те өөрийнхөө энэ хүмүүст зүгээр жирийн хүмүүст харуулдаггүй энэ талаа одоо энэ гаж талаа Кассид харуулчихсан учраас Кассид тэрийг нь харсныхаа дараагаар үгүй би дахиж оролцмааргүй ингэж хэлэх юм бол дэрий өөрт нь айгүй уурлах байх гэж бодоод ингээд айгаад тэгээд хэлж чаддаггүй үгүй гэж хэлж чаддаггүй байсан гэдгийг хэлсэн. За гэхдээ одоо яг энэ ихэн үедээ те нэлээд хэд удаа энэ freak offs хийснийхаа дараа Cassie дээрэд хэлжсэн байна лээ. Би дахиж freak offs хиймэргүй байна, оролцмааргүй байна гэж хэлжсэн байна лээ. Тэгээд энэ өмгөөлөгч нь prosecutor нь exhibit харуулдаг байгаа. Тэр нь болохоор email байсан. Cassie дэрэ рүү бичсэн нэг тийм email байсан. Тэрэн дээр юугээ бичсэн байсан бэ гэхээр дэрэ ингэж хэлсэн мэлээ. Өө чи you don't want to do it anymore гэж хэлсэн мэлээ. Чи дахиад одоо ингэж freak off хиймэргүй байгаа мó гэж асуусан. Тэгсэн чинь Cassie oh I'm so predictable гэж хэлсэн мэлээ. Өө би ингэж бүр ингэж намайг уншихад айгүй амархан юм шиг байна те. Би ингэж айгүй таамаглахад амархан хүн юм шиг байна гэж өөрөөгөө хэлсэн байна лээ. За энэс гадна бас нэг өөр имэйлийг харуулсан байгаа. Тэрэн дээр болохоор Cassie дэрэр ингэж бичсэн байхгүй юу? I really need to fuck. Тэгээ тэр нь болохоор би үнэхээр ингэ секс хэмээр байна гэсэн тийм мессежийг имэйл бичсэн байлаа. Тэгээд асууж байгаа байхгүй юу өмгөөлөгч нь те. Яагаад энэ мессежийг ингэж бичих шаардлагатай байсан бэ гэж асуусан. Тэгсэн чинь би бол ингээд дэрийтэй ингэж үнэхээр байгааг хүсэжсэн. Тэгээ дэрийтэй ингээ хамт цаг хугацааг өнгөрөхөө хүсэжсэн учраас ингэж хэлэх юм бол ингээ дэрийг өөртөө ингээ цаг хугацааг өнгөрөх байхаа гэж бодсон учраас би ингээд тэ I really need гэдэг тийм имэйлийг биччихсэн гэдгийг хэлсэн. За тэгээ бас нэг имэйлийг харуулаад тэрэн дээрээ болохоор ингээд Cassie дэрийг pop гэж дуудаж байгааг харсан. Харагддаг байхгүй. Тэгээ prosecutor асуужсан яагаад ингээ дэрийг pop гэж дуудаж байгаа юм бэ гэдгсэн чинь дэрий Cassie-гаас нэг удаа асуужсан гинэ. Чи өөрийнхөө өвөөг юу гэж ямар нэрээр дууддаг байсан бэ гэсэн чинь би pop гэж дууддаг байсан гэж аахгүй. Ер нь ингээ хүмүүс Америкт тэгдэг. Заримдаа grandpa ч гэдэг юм уу те. За эсвэл заримдаа pop энэ гэсэн одоо нэршлүүдээр дууддаг. Гэсэн чинь Cassie болохоор өөрийнхөө өвөөг pop гэж дууддаг байсан гинэ. Тэгсэн чинь тэрийг нь сонсцохоо дэрий. За одооноос эхлээд намайг чи pop гэж дуудаж байгаарэ гэж хэлсэн байна лээ. Тэгээд Cassie тухайн үедээ ингээ нэг юм бодоогүй ч гэлээ одоо ингээ бодоход бол наадах чинь үнэхээр бүдүүлэг үнэхээр disrespectful үйл хүндэтгэсэн зүйл байсан гэж ярьж исэн. За анхныхаа freak offs-ыг хийсний дараагаар ингээ бүр 7 хоног болгон freak offs-д оролцдог болсон гэсэндээ тэр нь бүр ингээд 11 жилийн туршид те ингээ үргэлжилсэн. Тэгээд хамгийн сүүлийнх нь гэхэд нэг 2017 оны сүүлээр билүү 2018 оны үеэр байсан гэдгээ Cassie хэлсэн. Энэ freak offs-ууд нь те бүр ингээд хамгийн багадаа гэхэд 36 цаг үргэлжилнэ. Тэгээ хамгийн ихтэй гэхэд нэг удаа бүр 4 хоног үргэлжилжсэн гэж байгаа байхгүй. Тэгээ хамгийн аимшигтай нь юу гэж манайхаа. Энэ одоо ингээд те 2 3 4 өдөр ингэж үргэлжилж байгаа freak offs-ийн үеэр Cassie унтдаггүй байсан. 4 хоног унтахгүй гэж төсөөлөд үз. Яаж унтдаггүй байсан бэ гэхээр ч тэ айгүй их мансууруулах бодис хэргэлдэг байсан учраас тэр мансууруулах бодиснуудынхаа одоо ачаарч юм уу тэ тусаар ингэж унтдаггүй бүр ингэж тэ сэргэг байдаг гэсэн гэж байгаа байхгүй. За тэгээд ингээд энэ олон хоног ингэж бэлгийн харилцаанд орж freak offs-уудаа хийснийхаа дараагаар freak offs дууслаа recover хийх хэрэгтэй. За recover яаж хийдэг байсан бэ гэхээр Diddy Cassie хоёр ингээд юу яадаг байсан гэж массажнууд хийлэгдэг байсан гэж мессус хүмүүсийг дуудаж авчираад ингээд массажнууд хийлэгдэг байсан. За тэгээд одоо айгуух хэмжээний IV fluids-ийг хийлэгдэг байсан, туслуудыг хийлэгдэг гэсэн үг. Тэгэхээр яадаг бол айгуух тэр мансууруулах бодиснуудаасаа болоод түүнээс гадна юм бэлгийн харилцаанд айгүй олон цагаар орж байгаа болохоор айгүй dehydrated болж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр одоо тиймэрхүү тэ hydration өгөхийн тулд IV fluids хийлэгдэг байсан. За тэгээд одоо тоогооч дуудаад тоогооч нь ингээд хоол хийж өгдөг байсан гэсэн. Тэгээд юу нэг амрах тэ recover хийх. За тэгээд тэр recover хийх хугацаа нэг 2-3 хоног л байгаа штэ. Тэгэл дараагийн 7 хоногт нь дахиад эхэлдэг байсан гэж аахгүй. Дахиад freak off. Тэгээд ингээ хэлээд байгаа аахгүй. Ямар ч өөрт нь цаг зав байдаггүй байсан. Өөр зүйл хийх цаг зав тэ дуугаа хийх одоо өөрийнхөө карьертаа анхаарах энэ дээр гэсэн тийм бараг цаг зав байдаггүй. Энэ freak offs гэдэг зүйл нь бол өөрийнх нь бүтэн цагийн full time job болсон гэдгийг хэлсэн. Тэгээ энэ freak offs-д оролцохоосоо өмнө freak offs-д бас бэлдэж эхэлдэг байсан гэж аахгүй. Анхандаа болохоор дэрий бүх зүйлийг хариуцдаг байсан. Тэгээ анх одоо Cassie freak offs хийж эхэлж хахад дэрий одоо биеийн үлэгч рүү залгаж холбогдож биеийн үлэгчтэйг нь авчирна. Дэрий одоо туслахуудаа хэлж хамаг нөгөө нэг юмгаа
одоо supply-нуудыг авчруулна, baby oil юу гэдгийг те юмудыг авчирна, бүх зүйлийг одоо хотелынх нь өрөөнүүдийг book хийн гээл те бүх зүйлийг ингэж зохицуулдаг байсан. Яванда Дэрий Кассигаар тэр ажлыг хийлгүүлж гисэн байгаа хгүй. Кассигаар өөр нь тэр бүх зүйлийг arrange хийлгүүлдэг болсон. Тэгэхээр Кассид одоо тэр биеийн үнэлэгчдийн дугаар байдаг тэгэнгүүт Касси тэр хүмүүс рүү залгаад одоо тийм өдөр тэдэн цагт freak off хийн шүү гэж зохицуулна. Касси Дэрийгийн assistant staff хүмүүс рүү залгаж бид нэр одоо тэдний өдөрт ингэж freak off хийх гэж team supply-нуудыг тэгж авчир гэж заадаг болсон. Касси зочд буудлын руу залгаж одоо хурамч нэр өгж ингэж зочд буудлуудыг book хийдэг болсон ч гэдэм үү те бүх зүйл дээр одоо ингээ Касси arrange хийдэг болсон гэдгийг ярьсан. Дэрийгийн зааварчилгаагаар Касси одоо arrange хийдэг гэсэн үг. За энэ freak off-сууд нь болохоор ихэвчлэн зочид буудлуудад болдог. За Майамид болдог байсан, Нью-Йоркт болдог байсан, Лос Анжелест болдог байсан. За тэнгуүдээ Атлантад болдог байсан, Ибизад болдог байсан, Turks and Caicosд болдог байсан гэд ийм олон тэ хотуудад бүр улсуудад энэ төр гадагшаа дотгошоо ингэж болдог байсан юм байна лээ. Тэгээд зочид буудлуудад ингэж хийдэг байсан гэсэн шүү дээ тий. Тэгээд ямар зочид буудлуудад вэ гэхээр Trump Hotel, Gramercy Hotel, Intercontinental, Mandarin Oriental, Fontainebleau гэд ер нь маш их тийм хотелуудыг одоо хотелуудад хийдэг байсан гэсэн. За түүнээс гадна Cassiгийн гэрт нь болон Дэрийгийн байшингуудад бас freak off хийх тохиолдлууд байсан гэсэн. Гэхдээ тэр нь болохоор бүр ингэж өөрсдийнхөө яг итгэдэг болсон олон удаа freak off хийсэн тийм итгэдэг бие үнэлэгчтэйгээ гэрүүдтэй хийдэг байсан юм байна лээ. За тэгээд Дэрий Касси хоёулаа энэ зочд буудлуудад орохдоо сүрэнэм нэр хэрэгэлдэг байсан, нууцлсан хурамч нэрүүдийг ашигладаг байсан. Кассигийн хувьд болохоор эсвэл Jackie Star гэдэг нэр, эсвэл Anita Crawford, эсвэл Veronica Bang гэдэг иймэрхүү нэрүүдийг ашигладаг байсан. Харин Дэрийгийн хувьд болохоор Frank Black, эсвэл Frank White гэсэн ийм нэрүүдийг ашигладаг байсан гэсэн. За ямар supply-нууд хэрэгэлдэг байсан бэ гэхээр одоо freak off-ийн үеэр Astroglide буюу loop, за тэнгүүдээ доор хаяж 10 bottle гэж аахгүй, доор хаяж 10 ширхэг ийм том савлгаатай Johnson's baby oil гэсэн заяа. Бүр ингээд том савлгаатай гэн. 10 ширхэг том савлгаатай baby oil хэр хэмжээ гэж манайхаа бүхэл бүтэн 1 одоо gallon гэсэн үг заяа. 1 gallon гэдэг чинь болохоор 3.7 литр хавцаа гэсэн үг. Ийм их хэмжээгээр те ийм 3 литр 4 литрээр нь тийм их одоо baby oil гэж та нар зүгээр төсөөлөд үзчих заяа. Тэгээ бүр тэр 10 ширхгийг бүр ингээ бүгдийг нь хэрэглэж дуусгадаг байсан гэж аахгүй freak off-ийн үеэр. Заримдаа бүр ингээ хэрэглээд дуусангууд нь одоо үлдээгүй, хүрлцээгүй бол дахиж ингэж дуудаж авчирч одоо baby oil авчруулдаг байсан гэж аахгүй. За тэгээд түүнээс гадна тэр supply-нд нь бас бэлгэвчнүүд байдаг байсан. Маш их хэмжээний мансууруулах бодиснууд, айгүй хурц үнэртэй candle-нууд гэсэн заяа. Айгүй тийм хурц үнэртэй лаанууд. Ялангуяа бүр Glade гэдэг одоо брэнд гэдэг шүү дээ. Тэр брендийн candle-нууд амар хурц үнэртэй лаануудыг ашигладаг байсан гэсэн. За түүнээс гадна extra linens буюу илүү одоо ор хүнжлийн даавнуудыг бас ингэ supply болгож бэлдэх хэрэгтэй байдаг гэсэн. За иймэрхүү зүйлүүдийг бэлдлээ. Тэгснийхаа дараагаар одоо freak off-с нэхэлдэг гэсэн үг. Энэ supply-нуудыг нь хэн одоо зохицуулдаг, бэлдэж одоо авч тавьдаг гэсэн бэ гэхээр Дэрийгийн assistant болон staff-нууд нь хаяа болохоор бүр яг ингээд last minute freak off хийхэр шийдэх юм бол нэг бол Касси өөрөө авчирна, эсвэл Дэрий өөрөө авчирдаг байсан гэсэн. За тэгээ baby oil яаж ашиглагддаг байсны тухай асууж байгаа байхгүй. Baby oil болохоор угаасаа ойлгомжтой те. Дэрий Кассигийн биен дээр болон нөгөө нэг биеийн үлэгчийн биен дээр түрхийг шаарддаг байсан. Baby oil-ороо бие биендээ ингэж Касси болон тэр биеийн үлэгч хоёр нь бие биендээ массаж хийх ёстой. Тэгээ Дэрий бүр ингэж хэлдэг байсан гэж аахгүй. You need to be glistening. You need to be shining гэж хэлдэг байсан юм лээ. Чиний бие чинь ингэж гялтганаж гялбах одоо бүр гялалцах ёстой. Тийм учраас бүр айгүй хэмжээгээр baby oil-ыг ашиглуулдаг байсан гэсэн. Тэгээд дандаа шаарддаг байсан гэсэн. Өшөө илүүг төрөх арьс чинь хуурай харагдаад байна. Дахиад илүүг төрөх гэх мэдчлэн те. Ер нь бүр baby oil-ыг амар хэмжээгээр нь ашигладаг байсан гэдгийг ярьсан. Нэг удаа бүр өштэй тэр хотелд нь inflatable pool байсан гэж аахгүй одоо үлээгээд ингээд яадаг нэг тийм бассейн шиг юм байдаг штэ тий. Тийм inflatable pool. Тэр нь дотор ингээд маш их хэмжээний lube болон baby oil ингээд асгачихсан байсан гэж аахгүй. Ингээд тэрүүгээр нь дүүрэн зав тэр inflatable pool-ээр дүүрэн тийм baby oil яасан. Тэгсэн чинь Дэрий Кассиг тэр pool дотор ингээ орохыг шаардсан гэсэн тэр тостой pool шиг юм ингэж орохыг шаардсан юм байна лээ. Тэгээд
Cassie бүр хэлж байгаа байхгүй. Тэр бол нэг бодлын одоо бодохоор амар dangerous зүйлтэй. Яг тэгвэл baby oil ямар тийм халтаргаатай зүйл байгаа үлээ те бүр ингээ халтарсан ингээл ойл гэдэг чинь тос гэдэг чинь те тэгж яхад ингээ Cassie амар өндөр өсгөөтэй гуталтай тэгээд тэнд орно гэдэг бол одоо бодоход л айгүй аюултай зүйл байсан гэж ярьсан. За тэгээ бас энэ baby oil нь яг freak offs эхлэхээс өмнө одоо халуун усанд тэр савтаа ингээ хийгээд крантын дотор халуун усанд ингээд хийгээд бүлээл хэсэгдэг байсан гэж аахгүй. Тэгээд ингээд биен дээр нь түрхэж одоо freak offs эхлээд биен дээр нь түрхэж эхлэхэд айл уушаа тэр baby oil ингээ хэрээр ав болчихсон байдаг. Халчсан тийм бүлээн baby oil ингэж түрхдэг байсан гэсэн. Одоо лаануудын тухай асууж аахгүй. Лаан яаж ашиглагддаг байсан тухай асуусан. Тэгээд Cassie-гийн тайлбарлах болохоор freak offs-ийн тэр өрөөнүүд нь бол ингээ бусад өрөөнүүд нь харанхуу. Тэгээд яг тэр freak offs болж байгаа өрөө нь буюу яг тэр зочдбол тээж байгаа бол дандаа тэр нэг зочных нь өрөөнд living room-д болдог байсан мөлий тэр том өрөө гэсэн үг те. Тэр том өрөөнд болдог байсан. Тэгээд бүх хөшгөнүүд хаалттай. Тэгээд зөвхөн лааны гэрлүүдэнд одоо хийдэг гэсэн гэж аахгүй. Тэгээд ойролцоогоор 6-аас 10 лаг ингээд энэ тэндээ тавьдаг. Тэгээд яг тэр нэлээд хідэн лаг нь болохоор яг Cassie болон escort хоёрын яг бэлгийн харилцаанд орох хэсэг буюу яг тэр нэг буудангийн тэр ойр хавцаан тэр ширээн дээр ингээд нэлээд хідэн кандилуудыг тавьчихдаг байсан. Яагаад гэвэл дэрий тэр хоёр хүнийг бэлгийн харилцаанд орж байгааг харах ёстой учраас лааны гэрэлд харах гад нэлээд хідэн лаг нь бол яг тэр хоёрын урд тавьдаг байсан гэсэн. Тэгээ бусдууд нь болохоор өрөөний өөр хэсгүүдэд ингээд тавигдчихсан байдаг. Тэгээ айгүй амар хурц үнэртэй гэсэн штеп бүр ингээд Glade хамгийн хурц үнэртэй гэсэн лагнуудыг ингээд тавьдаг байсан. Яагаад гэхээр тэр үнэрийг дарах гад гэж ярьсан заяо. Тэр free coffee-ийн үеэр тийм амар pungent тийм үнэр байдаг гэсэн гэж байгаа байхгүй. Одоо зүгээр юу гэж тайлбарлах юм бэ те? Хүмүүс одоо бэлгийн харилцаанд орж байхад ялангуяа тэгж олон цагаар бэлгийн харилцаанд ороход ямар л олигтой үнэр тэр өрөөнөөс үнэртэй гүйжтэй те ядаж байхад дэрий бас тэр өрөөг нь айгүй дулаахан байлгахыг шаарддаг гэсэн. Тийм учраас одоо бүр AC-г нь ингээ хамгийн дээдл дээр нь тавьчихдаг заяа. Бүр одоо AC бишээ heat баг тавьчихдаг заяа. Тийм болохоор ингээ ямар ч юм агаар байхгүй халуун дулаан одоо баг тийм хийрэд өрөөнд те тэгээд лаануудтай тэгэл ингээл хүмүүсийн биенээс нь хөлс гарч байгаа нэтрэгээл body fluids ямар л ойлгохтой үнэр байх өвдөө те ойлгомжтой. Тийм учраас бүр ингээд өрөөнд нь айгүй нэлээд амар үнэртэй байдаг байсан гинэ. Freak offs-ийн үеэр тийм учраас баг үнэрийг дарах гээд тийм амар хурц үнэртэй одоо лаануудыг ашигладаг байсан тухайгаа ярьсан. Гэтэ баг тэр нь одоо уламд ордолдог байсан гэсэн тийм амар биений үнэр тэгснэ хурцлаа гэхээр баг тэрнтэйгээ холдоод амар үнэртэй байдаг гэсэн гэж ярьсан. Түүнээс гадна шээсний үнэр байдаг байсан гэсэн. Тэгээд би тэр талаар одоо удахгүй ярих гэж байна. За тэгээд түүнээс гадна энэ хүү лаанууд нь яаж ашиглагддаг байсан бэ гэхээр Cassie-гийн одоо биен дээр ингэж лааныхан тэр wax-ыг ингэж гоожуулах маягаар тэр freak offs-ийн үеэр тэгж гоожуулах маягаар ашиглагддаг байсан гэж бас ярьсан ба. За харин тэр нэг extra linen-ийн тухай асуусан байхгүй өмгөөлөгч нь яагаад тийм одоо илүү орхон жилийн даваа авчрах хэрэгтэй байдаг юм бэ гэсэн чинь энэ чинь хотелын өрөөнд болж байгаа тий. Тэгээд энэ маш их хэмжээний lube болон baby oil гэдэг бол үнэхээр ингээд бодоод үзэхэд бол те цэвэрлэхэд айгүй хэцүү гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэр тос чинь ингээд би цэвэрлэхэд айгүй хэцүү байгаа шүү дээ. Тэгээ тийм учраас одоо тэр дандаа юун дээр хийдэг байсан гэж байгаа шүү дээ. Том өрөөний буудан дээр хийдэг байсан гэж байгаа. Тэгээд тийм учраас буудангийн одоо тосмос болохгүй тулд ингээд даавд эвсдэг байсан гинэ тэр одоо буудан дээр нь. Тэгсэн ч гэсэндээ угаасаа нэг амар тэр нь тусалдаггүй байсан тэр даав нь тусалдаг байсан тийм их хэмжээний те 3-4 литрийн тийм ойл хэрэглэгдэж байгаа юм чи яаж л одоо тэр нь тус болов гэж те давыг нэвтэлж байгаа штэ. Тэгээ түүнээс гадна одоо илүү орон жилийн даваа авчруулдаг нь болохоор яагаад гэвэл тэн дээр заримдаа одоо цус болчихсон байдаг байсан эсвэл шээс болчихсон байдаг байсан. Тийм учраас одоо шин даваа мав хэрэгтэй байдаг байсан гэж ярьсан. Тэгсэн чинь ингээд өмгөөлөгч асуусан яагаад цус болчихсон байна гэж те даваа нь яагаад цус болчихсон байна гэж асуусан. Тэгсэн чинь намайг те сарын тэмдэг ирсэн байх үед дэрээ одоо бас энэ freak offs-ыг хийхийг шаарддаг байсан. Тийм учраас тэр үед бол ингээд угаасаа ойлгомжтой би сарган тэмдэг нэрж байгаа юм чаа цус болох нь угаасаа ойлгомжтой гэж ярьсан. Тэгээд тэр өмгөөлөгч нь бас асууж байгаа байхгүй яагаад одоо шээс болчихсон байдаг гэж ярьсан бэ гэдгсэн чинь хаяа ингээд дэрээ тэр эрэгтэй биеийн үнэлэгчийг Cassie-гийн дээр шээхийг шаарддаг байсан. Хаяада өөрөө бас шээдэг байсан дэрийг Cassie-гийн дээр түүнээс гадна эсвэл ингээ хойлоо зэрэг тэр эрэгтэй биеэмлэгч болон дэрийг хамтарч байгаад ингээ зэрэг өөрийнх нь дээрээс шээдэг байсан гэсэн. Тэгэд нэг удаа бүр нэг тохиолдлыг ярьж байгаа байхгүй ингээд
Cassie бүр ингээд газар ингээд хэвцчихсэн ингээд байсан. Тэгсэн чинь дээрээ тэр эрэгтэй бие үнэлэгчэд Cassie-гийн дээрээс шээ гэж хэлсэн. Тэгэд ингээд Cassie дээшээ хэвцсэн байсан болохоор ингээ өөрлөн шээж эхлээд аманд нь айгүй хэмжээний шээс ороод бүр ингээд choke хийсэн гэж аахгүй. Бүр ингээд гахад цахсан. Одоо юу гэх юм бэ те? Бүр choke хийгээд тэгэд өмгөлөч асууж аахгүй. Яагаад ингээд choke хийсэн бэ гэсэн аахгүй гэсэн чинь яагаад гэвэл миний аманд айгүй хэмжээний бүр ингээд шээссэн болохоор бүр ингээд гахсан гэд ярьж байгаа аахгүй. Аимшигтай. За Cassie-гийн хувцалтын хувьд болохоор маш их тийм sexy, торон lingerie-нуудыг өмсөхийг шаарддаг байсан гэсэн. Тэгээд гутлын хувьд гэх юм бол бүр амар өндөр өсгөөтэй platform heels, stripper shoes гэж байдаг штэ. Одоо тайчигч нарын өмсдөг амар ийм өсгөөтэй гутлууд байдаг штэ. Тийм гутлууд гэсэн үг заяа. Тэр гутлаа бүр ингээд freak off-ийн үеэр тайлдаг байсан гэж аахгүй. Тэг бодоод үзтээ 3-4 өдөр hero freak off нь бол тэр freak off-ийн үеэр тайлдаг байсан гэдэг. Тийм амар өндөр өсгөөний гутлан дээр тэгэл байгаа л ингээд зүгээр төсөөлдөө амар те. За тэгээ заримдаа болохоор ингээд жоохон нүрэ нуугаад нарны шил зөөх ч юм уу эсвэл химэл ус мүс зөөх тохиолдлууд байдаг гэсэн. За тэгээд энэ хувцснуудыг болохоор хэн авдаг байсан бэ гэсэн чинь Cassie намайг авах шаарддаг байсан. Тэгээ би өөрөө ингээд янз бүрийн sex shop-ууд гэж аахгүй. Тийм sexy материал эд хэрэгслийн дэлгүүрүүд рүү очиод тийм яг тийм slutty outfit-нуудыг худалдаж авдаг байсан гэсэн Cassie. Гэхдээ тэр авсан хувцснуудыгаа дэрийд үзүүлж зөвшөөрүүлэх хэрэгтэй байсан гэсэн. За тэгээд түүнээс гадна маш хэмжээний бэлэн мөнгийг энэ freak off-стер авчирдаг байсан. Дэрий нэг бол дэрий өөрөө авчирна. Эсвэл заримдаа security хамгаалагч нар нь авчирж өгдөг байсан гэсэн. Тэр мөнгнүүд нугасаа ойлгомжтой. Тэр эрэгтэй бие үнэлэгчүүдэд мөнгө төлөх гээд авчирж байгаа. За тэгээд маш их хэмжээний мансууруулах бодисыг бас авчирдаг байсан. Янз бүрийн Molly, тэгэл ecstasy, cocaine, юу гэдгийг те бүр opioid энэ төр гээд маш их хэмжээний мансууруулах бодис гэдгсэн. Тэгэд Cassie хэлэхдээ болохоор өөрөө бол айгүй хэмжээгээр яг тэр freak off-ийн үеэр хэрэгэлдэг байсан. Хэрэглэхийг илүүд үздэг байсан. Яагаад гэх юм бол хэмжээний ингээ мансууруулах бодис хэрэгэлчихээр disassociate хийж чаддаг. Буюу одоо тэр байгаа газараасаа орчноосоо болж байгаа үйл явдлаас ингээд disassociate хийгээд ингээд тасраад явж чаддаг байсан гэсэн. Одоо mentally not there гэсэн үг байхгүй юу? Одоо бүр өөрөө тэр freak off-ст үнэхээр оролцох дургүй учраас мансууруулах бодисд орчих юм бол мансуурчих юм бол ядаж өөрөө юу хийж ин юу болж ин гэдгийг ингээ мэдгүй байгаад ахтай ингээ өөрөө мэдрэхгүй байгаад ах боломжтой учраас тэгэж албаар их хэмжээгээр мансууруулах бодис хэрэгэлдэг байсан гэдэг тухайгаа ярьсан. Тэгээ хизээж мансууруулах бодисгүйгээр хийж чаддаггүй байсан гэдгийг бас ярьсан ба. Дээрэж гисэндээ дандаа мансууруулах бодисоо freak off-ийн үеэр хэрэгэлдэг байсан. Хаяа escort-ууд нь тэгээ одоо бие үнэлэгчдэр нь хэрэгэлдэг байсан гэсэн. Зарим мансууруулах бодис болохоор Cassie айгуу хтэж sick болгодог байсан. Одоо муугаар одоо сөргөөр нөлөөлөж юм уу те ингээд бөөлжүүлдэг байсан гэсэн. Тэгээ бөөлж жоох нь хүртэл ингээд дээрээ үргэлжлүүл freak off-саа үргэлжлүүлээд хий гэж шаарддаг байсан юм байна лээ. Яа за миний интернет дуусчлаа. Энэ бичлэгийг үзэх гэсэн чинь гацаад ахын. За хэрэглээгээ дуусгахгүй тулд жоохон хэмнэхээс гих мэдчлэн иймэрхүү асуудлууд арай одоо ч гэсэндээ таны амьдралд байгаад байдаг юм шүү дээ. Хэрв тийм бол өөрийнхөө интернетийг хурцсах шаардлагатай байгаа бол та бүхэн маань дэлгэцэндээ ойртоо цугаарай. Та нартаа дуулгах маш хэрэгтэй мэдээ байна. Хэрв танд хязгааргүй хэрэглээтэй маш хурдтай интернет хэрэгтэй байгаа бол Sky Media-гийн high speed үйлчилгээг санал болгож байна. High speed үйлчилгээ нь 100 MB-ийн хурдтай. Тэгэд ерөөсөө хэрэглээний хязгаар байхгүй. Ер нь тэгээд өрхийн хэрэглээнд тун тохирсон үйлчилгээ байгаа. За одоо цагт угаасаа ойлгомжтой бид бүхий л зүйлээ интернетийн тусламжтайгаар онлайнаар хийдэг болсон. Гэр бүл, найз нөхдийн харилцаа, за тэгээд ажил, амралт гэдэгтэй ер нь юу л байна? Амьдралын бүх аспектууд бол угаасаа интернетгүй бол явахгүй. Тийм учраас хамгийн хурдтай хэрэглээний хязгааргүй интернеттэй байх нь бол хамгийн чухал. Энэ бүх хэрэгцээг чинь хангахад high speed үйлчилгээ хамгийн тохирно. Хамгийн гол нь бусад интернет үйлчилгээнүүд тодорхой хязгаар төрүүл хурдан удааширчдаг. Харин high speed үйлчилгээ бол бусдаасаа шал өөр шүү. 100 MB хурдаараа хязгааргүй хэрэглэх боломжтой гэсэн үг. За тэгээ бүр цаана чинь high speed үйлчилгээнд дээр одоогоор урамшуулал явагдаж байгаа юм байна. 7 сарын 31-ний дуустал шинэ хэрэглэгч болж байгаа хэрэглэгчдэд
3 сарын туршид 20,000 төгрөгөөр ашиглах боломжийг олгож байгаа юм байна. Түүгээрч барахгүй шинэ хэрэглэгчид дундаасаа Япон улсын Токио хотод байрлах Warner Bros Studio-д зочлон Harry Potter киноны гайхалтай ертөнцөөр гэр бүлээрээ аялах эзнийг шалгаруулах юм байна. За тэгээд захиалга өгөх бол Skytel цагийн руу зочлох боломжтой. Эсвэл 76 9,000-д энэхүү дугаар руу холбогдож бас болно шүү. За тэгээд high speed үйлчилгээгээ сонгоод хурдан хязгааргүй интернетээрээ хов болох үеэ дарааллуулаад үзээд идэг хэрэг шүү. Эд шид хаан байдаг вэ? Эд шид хизээж дуустгүй өндөр хурдны интернеттэй айл бүхэнд бий. Та 12,500 төгрөгөөр 100 мегабит хурдтай high speed үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод Harry Potter Studio-ээр гэр бүлээрээ аялаарай. За тэр escort-нуудаа биеийн үлгчтэй хаас олдог байсан бэ гэд ярьсан. Тэр нь болохоор Craigslist гэдэг нэг Америкт байдаг зарын вебсайт шиг юм байдаг байхгүй юу. Тэгээд айгүй янз бүрийн юм байна гэсэн үг тэр зарын дээр бол зөвхөн ийм зүйл бишлээ. Гэтэ ер нь жоохон Craigslist бол жоохон sketchy газар заяа. Жоохон тийм эвгүй газар. Тэгээд ямар ч тийм зарын сайтнаас олдог байсан гэсэн түүнээс гадна Backpage гэх бас нэг тийм зарын сайтнаас олдог байсан. Заримдаа тийм бүжигчд stripper-уудыг олдог сайтнаас олдог байсан. Эсвэл latinman.com ч гэлөө нэг тийм бас Латин Америк эрэгтэйчүүдийг олдог тийм вебсайт энтрээс олдог байсан. Ер нь иймэрхүү зар марнаас вебсайтуудаас л энэхүү биеийн үлгчтэй олдог байсан гэдгээ ярьсан байгаа. За тэгээд Cassie бүр ингэж тодорхой болгож хэлжсэн. Би дэрийг л захиалгаар ингэж заавраар нь ийм биеийн үлгчд рүү reach out хийгээд холбоо бариад ингэж freak off-ыг хийдэг байсан. Тэрнээс бол би хизээж ганцаараа independently дэрийг хэлээг байхад ингэж биеийн үлгчд рүү холбоо барьсан удаа хизээж байхгүй гэдгээ тодтогч хэлжсэн. За тэгээд өмүүлэгч нь асуусан байхгүй ямар escort ямар биеийн үлгч хамгийн аюулгүй бэ гэж асуусан. Тэгсэн чинь the escort who is not a cop гэж байгаа байхгүй. Цагдаа биш биеийн үлгч бол хамгийн аюулгүй. Биеийн үлгч түүнээс гадна бит хоёртай ингээд энэ freak off-д оролцоход цаашаа яваад хүн амьтанд бит хоёртай бэлгийн харилцаанд орсон гэдгийг хэлж тараагаад байхааргүй хүн бол биеийн үлгч бол хамгийн safe escort байсан гэж ярьсан. За тэгээд энэ testimony-гийн үеэр аягүй олон тиймэрхүү биеийн үлгчдийн зургийг нь харуулсан байгаа. Яг энэ шүү хурал дээр тэгээ асуугаад энэ хүн хэм бэ гэж асуугаа явсан. За тэрэн дээр нэгэд дурдах юм бол Dave гэдэг хүнийг харуулсан. За тэр нь болохоор Hamptons ашигладаг байсан. Нью-Йоркийн Hamptons гэдэг яг beach хэсэг байдаг. Тэр газар freak off-ээр ашигладаг байсан залуу гэсэн. За тэр Dave-тэй нэг удаа freak off-аар оролцсон үе ярьж байгаа хгүй. Тэгсэн чинь тэр үед Cassie бүр айгүй хэмжээний GHB гэд мансууруулах бодис хэрэгэлчихсэн. Тэг бүр амар ингээд мансуураад тэрийг хэрэглэхээр ингээд G hole руу яваад орчдөг гэж аахгүй. Бүр ингээд тэр бүр амар ингээд бүр хамаг ухаан санаагаа алдчихдаг гэсэн. Тэгсэн чинь яг тэр ухаан санаагаа алдаад бүр ингээд blacked out болоод тасарчихсан байсан. Тэгээ нэг сэрсэн чинь шүршүр дотор нүцгэн байжсэн гэсэн хэвтчихсэн. Тэгээ ингээд нүдэн нэгэ харсан чинь Dave болон Derry хоёр ингээд freak off хийжсэн гэсэн. Daniel Phillips гэдэг нэг гэрчлийн мэдүүлэг өгсөн тэр залуугийн зургийг харуулсан. За Jules гэдэг нэг залуугийн зургийг бас харуулсан. Тэгээ тэрний тухай ярьж байхдаа тэр залууг бол айгүйх ашигладаг байсан юм лээ. New Yorkд ашигладаг байсан, Los Angeles-д ашигладаг байсан, Vegas-д ашигладаг байсан. Тэгээ энэ Jules гэдэг escort-ыг бас энэ хоёр freak off-ийнхаа үеэр ашиглахаас гадна freak off хийчгээд энэ хэд хамтдаа бас ингээ клуб руу явдаг байсан юм лээ. Тэгээ ер нь бол энэ биеийн үлгч нь айгуу тийм бараг дотны харилцаад болсон байсан юм шиг үл энэ хоёртой. Ялангуяа ингээ Cassie хэлж байгаа байхгүй ингээ Jules гэх тэр залуутай бол би ингээ найзуудын холбоотой болчихсон байсан. Ингээд дотн сангцдаг байсан гэдгийг хэлсэн. Гэхдээ ер нь нэг тийм хайр дурлалын холбоотой гэдэг маягаар хэлээгүй шүү заяа. Тэрийг ингээ тодтогч хэлчихээ. Зүгээр нэг тийм дотн ингээд найзуудын холбоотой болчихсон байсан гэж хэлсэн. Тэгээд энэ Jules гэдэг залуутай бүр ингээд Derry Cassie хоёр sex club-ууд руу явдаг байсан юм байна лээ. Бүр ингээд тийм sex club-ууд байдаг шүү дээ. Ингээд оронгууд ингээд хүмүүс зүгээр бэлгийн харилцаанд ороод байж байгаа. Тэр клубуудад бас энэ залуутай хамт ингэж орж Cassie-г хүмүүсийн нүдний өмнө энэ Jules-тэй бэлгийн харилцаанд орохыг бас шаарддаг байсан юм байна лээ. За бас нэг өөр залууг харуулсан. Тэр нь болохоор The Punisher гэж дууддаг байсан гинэ. Бас нэг залуу байгаа. Тэр нь болохоор Islander гэж дууддаг байсан гэсэн. За тэр залууг болохоор latinman гэдэг вебсайтнаас олсон гэсэн. За тэгэд энэ залууг Los Angeles болон Las Vegas-д хэрэгжилжсэн гэсэн, ашиглаж байсан. За тэгээд Tommy гэдэг залууг харуулсан, Greg гэдэг залууг харуулсан. Тэр нь болохоор Miami-д байдаг залуу гэсэн. За тэгэд Jonathan гэдэг залууг ярьсан байгаа манайхаа. Jonathan гэдэг залуугийн зургийг бас харуулсан. Jonathan гэдэг чинь болохоор нөгөө нэг бидний сайн мэдэх Jonathan Ory гэдэг залуу байгаа. Би бас л нэг бичлэгэн дээр ярьж байсан, аль бичлэгэн дээр ярьсан санахгүй байна заяа. Jonathan Ory гэдэг залууч нэр шүү дээ, тийм. 2010
18 онд баха 2018 онд Майамид байрладаг Трамп зочид буудалд лоббинд нь ороод ингээд буутай ороод хүмүүсийг буудаж эхлээд цагдаа нар очоод энэ залууг барьж авсан. Тэгээд одоо interrogation хийгээд тэгээ шалгалт хийгээд явж явах үед энэ залуу айгүй тийм сонсон юмудыг ярьжсэн байхгүй цагдаа нарт хэлжсэн. Гиг үнтх ингээл яриад Illuminati гэж яриад зав. Та нар Illuminati гэдгийг байдгийг мэдхүү. Illuminati-гийн хүмүүс ч нэстэ Америкийн бүх зүйлийг ингээд захираа явж байгаа тийм elite хүмүүсийг баян хүмүүсийг хилдгийн тэр хүмүүс бол бүх бидний амьдралыг ингээд контролдож явж байдаг. Тэр Illuminati-гийн grouping нэг section байгаа юм л да, нэг хэсэг. Тэрийг нь болохоор The Boule гэж дууддаг хэсэг гинэ. Тэр Boule group болохоор Diddy байдаг. Тэ Sean Combs гэж хэлж байгаа хгүй. Diddy чинь болохоор тэр The Boule гэдэг хэсэг нь болохоор дан одоо Illuminati-гийн хар хүмүүсийн хэсэг юм гинэ. Тэрэнд одоо Diddy байдаг. За тэгээд Diddy болон Rick Ross, за тэнгуүдээ Khaled энэ хүмүүс чинь бүгдээрээ одоо ижил хүстэнгүүд бүгдээрээ ингээ бэлгийн харилцаанд ордог хоорондоо өнтер гэж ярьсан. Тэнгүүдээ ингээл би Cassie болон Diddy-тэй ингэж одоо юу яадаг байсан, бэлгийн харилцаанд ордог байсан. Би бол тэр хоёрын сексийнхэнд боол байдаг байсан. Өчнөө удаан Cassie-тэй би ингэж бэлгийн харилцаанд орсон. Тэгээ би бэлгийн харилцаанд орж байгаад herpes тэгээ одоо нөө бэлгийн замын халдварт өвчө авсан гэл амар их юм ингээ rant хийгээл юм яриадсан. Тухайн үед бол нэг тэр цагдаа нар нь бол сүртэй хүлээж аваагүй. Гэтэ одоо бол ингээд тэ ойлгомжтой энэ хүн нэг ярьжсэнийг мэдж байгаа байхгүй. Тэгээ энэ хүн ингээ хэлэхдээ би ингээд freak off-ийн үеэр тэ ингээд Cassie-тэй бэлгийн харьцаанд ордог байхад бол Cassie бүр амар их мансууруулах байд сэргэлсэн байдаг байсан. Заримдаа бүр бүр амар messed up байдаг байсан. Тэ бүр амар ингэсэн байдаг байсан гинэ. Тэр учраас би бүр хаяа айдаг байсан. Би ингээд бэлгийн харьцаанд орж байхад ингээд хэрүү Cassie мансууруулах байцнаас болоод нас барчвал энэ одоо энэ хүмүүсээ Diddy болон Diddy-гийн хамгаалагч энэ надад буруугийн давхул яана, энэ бараг алчсан гэж хэлвэл яана гэж бодоод би өөрийгөө хамгаалах гад бичлэг хийж эхэлдэг болсон гэж аахгүй. Тэр freak off-д оролцох үедээ нууц камераар ингээ бичлэг хийдэг болсон. Гэхдээ удалгүй Diddy болон Diddy-гийн хамгаалагч нь бариад авсан намайг бичлэг хийж байгааг мэдсэн. Тэгээ намайг дарамталж эхэлсэн. Тэгээд намайг чи чимээгүй над юм хамаа устдаг. Тэгээд ерөөсөө энэ тухай битгий яар гэд NDA дээр гарын үсэг зуруулаад non-disclosure agreement тэ тийм грэнээр гар үсэг зуруулаад тийм $5 сая өгсөн гэсэн өөрт нь. Тэгээд тийм юм ярьж исэн залуу байхгүй Jonathan өөрийгээд. Тэр бол энэ залууг бол Diddy-гийн хэргийг аяуг сонирхожсэн олон тэгээд өнгөрсөн жилээс хойш ингээл янз бүрийн судалгаа хийжсэн хүмүүс бол бүгдээрээ мэдэх бах. Тэгээд энэ залууг Jonathan Ory гэдэг залууг шүүхийн танхим дээр харуулаад зургийг нь харуулхад бол хин Cassie шүү таньсан. Танад Jonathan байна гэж хэлсэн ба. Тэгээ Cassie хэлсэн Jonathan гэдэг тэр залуу нь өөрийнх нь бичлэгийг хийж байгааг ингээ олж мэдээд Cassie анзаараад тэгээ Diddy-д хэлжсэн гэсэн. Энэхүү freak offs гэдэг зүйлд нь бүр ингээд sessions байдаг гэж ярьж байгаа байхгүй Cassie тий. Түрүүн хэлжсэндээ би нэг session гэдэг нь болохоор тэрхүү escort-оо ингээд 50-50 нэг session гэж явагддаг. За тэгээд түүнээс гадна session болгонд нь session дотроо одоо нэг session дотроо зөндөө олон актнууд байдаг гэж аахгүй бүлгүүд. Эхний бүлэг нь болохоор шүү дээ. Cassie тэр биеийн үлгч хоёр нь биенийг одоо биенийхээ үүдээс харж агаад өөртөө одоо self pleasure хийж эхлэх, гар хангалга хийж эхлэх заяа. Тэгээ өөртөө ингэж оролдоод байж ах үедээ Cassie Diddy одоо Diddy сууж байгаа гэсэн чинь буланд ингэ сууж байсан гэд. Тэгээд Cassie Diddy одоо юу харж байгаагаа, юу мэдэрч байгаагаа хэлэх хэрэгтэй байсан юм лээ. Одоо хараад энэ залуугийн бэлэг хэрэгтэн тийм байна, ийм байна. Би одоо яг тэгж ингэж би тэрийг харж ингэж ингээ те бүх зүйлээ бүр ингэж narrate хийж хэлж өгөх хэрэгтэй юм байна лээ. За тэнгүүтээ 20 дахь одоо акт нь гэх юм уу те дараагийнх нь акт нь болохоор ингээд энэ хоёр хүмүүс одоо Cassie биеийн үлгч хоёр ингээ биендээ ойртож эхэлнэ. Тэгээ биенийхээ биен дээр baby oil түрхэж массаж хийж эхлэх юм байлээ. Тэгээ биендээ ингэж гар хурж эхэлнэ. За дараагийнх нь акт нь болохоор oral sex гэж аахгүй. Аман секс хийж өгөх. Cassie энэ залууд аман секс хийж өгөх. За тэгэнгүүтээ дараагийнх нь яг акт нь болохоор яг жинхэнэ intercourse гэж байгаа аахгүй. Яг бэлгийн харилцаанд орох нь. За яг тэр бэлгийн харилцаанд орохын яг энэ хэсэг дээр нь болохоор нэг бол дээр зүгээр ингээ үзээд өөртөө ингээ гар хангалгаа хийгээ сууж идэг. Эсвэл бол хаяада Diddy бас өөрөө орж ирээд оролцоод Cassie-тэй бэлгийн харилцаанд орж ирэх үе байдаг. Эсвэл бол хэрүү Cassie энэ залуутай тэр escort-тэй ингээ бэлгийн харилцаанд орж байхад Diddy очоод
одоо Cassie-г өөрт нь аман секс давхар хийж өгөө зэрэгцээ хийж өгөө гэж шаарддаг байсан юм лээ. Энэ бүх зүйлийн туршид Diri үргэлж одоо instruct хийж direct хийдэг байсан те. Бүх зүйлийг яаж хийх үү, юуг хийх үү, хурдан хөдлөх үү, удаан хөдлөх үү те. Тэг тийм байрлалд оруул одоо ингэж хий гэд бүгдийг одоо Diri ингэж хэлж идэг байсан гэсэн. За тэгээд тэр биеийн үлэгч нь тавьсны дараагаар одоо Cassie Diri хоёр өөрсдөө унтлагынхаа руу явж ордог байсан. За тэгээд тэр одоо escort-ийн биеийн үлэгчийнхаа үрэн шингэнийг нь Diri-гийн биен дээр нь Cassie-г тавихыг шаарддаг байсан. За тэгээд хөвчлэн chest хэсэг гэж аахгүй одоо өөрийнх нь цээж хэсэг дээр нь ялангуяа хөхнийхэн товч буюу nipple дээр нь ингэж тавихыг шаарддаг байсан гэсэн. За түүний дараагаар энэ хоёр өөрсдөө бэлгийн харилцаанд ордог байсан билээ Cassie, Diri хоёр. Тэгээ Cassie хэлж байгаа аахгүй үнэхээр ингэж freak offs оролцохыг хүсдэггүй байсан учраас заримдаа өөрөө хэрв Diri-г одоо ажиглаагүй байхад ч юм уу нэг амар анхаарал тавихгүй байхаа үед ингээд айгүй хурдан одоо энэ акт гэдэг байгаа штэ зөндөө олон бүлгүүд байгаа гэд тэр бүлгүүдийг нь speed up хийх гэж хичээдэг байсан ингээд айгүй хурдан хийчихийг одоо тий хурдан хийгээд дараагийнхын бүлэг рүү очиод хурдан хийгээд дараагийнхын бүлэг рүү очиод байхыг ингээд хичээдэг байсан. Гэтэ заримдаа ингээд Diri тэрийг нь ажиглачаад зогс одоо удаашруул дэндүү хурдан хийгээд энэ ч гэдэг юм ба тий тэгэж одоо хэлдэг байсан. Эсвэл ингээд дэндүү арай эрт хурдан хийцсэн тохиолдолд Diri бол одоо бүрхнээс нэхлээ гэж бүр дахиад бүр акт нэг рүү очдог гэсэн гэж аахгүй. За тэгээд зарим тохиолдолд болохоор Diri одоо өөрийг нь нөгөө өрөөнөөс үзэхийг хүсдэг байсан гэнэ. Тэгэхээр өөрийнх нь учруу нь Cassie-гийн учруу залгаад FaceTime хийгээд тэ video call хийгээд bedroom-нээс үздэг байсан гэнэ. FaceTime дээр ингэж үздэг байсан гэсэн үг. Тэгсэн ч гэсэндээ FaceTime дээр үзэж байхдаа ч гэсэндээ зааварчилгаагаа өгсөөр л байдаг. Тэгээд Diri тэр өрөөнд байхгүй тохиолдолд эсвэл тэр уцаар хараагүй тохиолдолд бол шууд зохистой байсан гэж аахгүй. Cassie яг тэгвэл өөрөө үнэхээр хүсэж тэр хүмүүстэй бэлгийн харилцаанд ороод байгаа зүйл бол биш. Зөвхөн Diri зориулж хийж байгаа performance үзүүлбэр учраас Diri-д зориулж Diri-г happy болгох гэж хийж байгаа зүйл учраас хэрв Diri хараагүй одоо гараа явчих юм тэр үед нь шууд зохисдог байсан. Хизээч тэр escort-тойгоо үргэлжлүүлээд секс хийгээд зогсдгоо гэдгийг ингээд одоо Cassie айгуу тийм тодотгож тайлбарлаж хийсэн ба. За заримдаа тэр нөгөө нэг биеийн үлэгчт нь хэрөө перформ хийж чадахгүй одоо бэлэг эрэхт нь одоо босхгүй ч юм уу те хатурахгүй байх тохиолдлууд гарах зохиолууд байдаг. Тийм тохиолдлуудад Diri одоо тэр одоо эрэхтэй биеийн үлэгчт нь ингээд дэмжлэгийн үгнүүд хэлдэг байсан. Нөгөө чи чаднаа ч гэдэг юм уу те тиймэрхүү үгнүүд хэлдэг байсан. Эсвэл заримдаа ингээд Viagra өгдөг байсан гэсэн. Тэгээд заримдаа Cassie-г бас Viagra хэрэглэхийг шаарддаг гэсэн. Гэтэ тэр Viagra нь бол Cassie-г айгүй sensitive болгодог гэнэ хитрхи мэдрэмтгий болгодог. Тийм учраас ингээд өөрийг нь өвтгдөг учраас ингээд Cassie хэрэглэх дургүй байсан гэдгээ ярьжсэн. За тэгээд Diri freak offs-ийн үеэр ингээд үзээд таашаал аваад өөртөө pleasure хийгээд суугаасаа гадна бас одоо бичлэг хийдэг байсан гэдгийг хэлсэн. Тэр бичлэгүүдээ эсвэл нэг бол Cassie-гийн утсан дээр нь хийдэг. Эсвэл өөрийнхөө утсан дээр хийдэг байсан. Тэгээ Cassie өөрийнхөө утсан дээр хийснүүдийг ингээ олж харчгаад дараад нь шууд устгадаг байсан гэдгийг хэлсэн. Тэгээд өмүүлэгч нь асуусахгүй ягаад устгадаг байсан бэ гэхээр нь Cassie бол үгүй тэр бол үнэхээр disgusting зүйлүүд байсан. Хинч харахыг хүсэхгүй зүйлүүд байсан. Тэгээд би тийм зүйлийг өөрийнхөө утсан дээр байлгамааргүй тэглэж би тэнд байхыг хүсээгүй. Би энэ freak offs оролцохыг хүсээгүй учраас би ийм үнэхээр хармааргүй үнэхээр disgusting зүйл учраас шууд устгадаг байсан гэдгийг хэлсэн. Тэгээд Diri-гийн утсан дээр байгаануудыг нь болохоор өөрөө Diri-д хэлдэг байсан юм л да. Чи наадах устгаа те. Наадах чи үнэхээр амар одоо risky те. Ялангуяа чиний утсанд чинь чиний staff болон security одоо туслахууд чинь ингээд team хүмүүс чинь дандаа accessтэй те чиний утас руу ч орж ингээд юм хийдэг үстэй тэр хүмүүс одоо харчвал яах юм бэ татаж матаад авчвал яах юм бэ үнэхээр dangerous risky юм хийж наа чи устгаа гэж гуйдаг байсан асуудаг байсан гэсэн. За Cassie ингээд хэлж байгаа байхгүй яг энэ freak offs-ийн үеэр өөрийнх нь хамгийн дуртай зүйл нь юу байсан бэ гэхээр штэ те яг тэр сешнууд нь дуусаад одоо нөгөө нэг биологч нь тавьсны дараа гэсэн үг шүү дээ. Энэ хоёр ингээд Diri, Cassie хоёр ингээд унтлагынхаа өрөөр очдог гэдэг байгаа шүү дээ, тэ. Тэр үе нь л өөрт нь хамгийн одоо дуртай үе нэсэн гэж аахгүй. Одоо яагтвэл Diri-тэй өөрөө ингээд хойлохнаа байхыг аюу хүсдэг байсан. Diri-тэй л ингээд цаг хугацааг ингээд өнгөрөхийг хүсдэг байсан. Хойлохнаа байхыг хүсдэг байсан. Тийм учраас ингээд яг унтлагынхаа өрөөнд дараад нь явж ороод өөрснөө хамтдаа ингээд тэ цагийг өнгөрүүлээд хамтдаа бэлгийн харилцаанд хойлохнаа бэлгийн харилцаанд ороод тэр үеийн л өөрт нь хамгийн одоо чухал одоо дуртай үе нэсэн гэсэн. Тийм учраас ингээд хэлээд штэ нэг freak offs-уудаа энэ сешнуудыг хурдан дуусгаад хурдхан шиг л одоо унтлагынхаа өрөөнд орж ингээд Diri-тэй хойлохнаа ингээд байх юмсан
гэж одоо боддог байсан гэж байгаа байхгүй юу. Freak Ops-ийн үеэр таны одоо айгүй avoid хийхийг хичээдэг байсан те. Хийхийг хүсдэггүй байсан зүйлүүд чи юу вэ гэсэн чинь үнсэлцэх айгүй дург байсан гэсэн яг тэр биеийн үлгчтэй. Яагаад гэвэл үнэхээр үнсэлцэх гэдэг бол айгүй intimate зүйлтэй гэж боддог байсан учраас үнсэлцгийг хүсдэггүй байсан. Гэхдээ дэрийг хасыг бас ингээ үнсэлцгийг шаарддаг байсан учраас үнсэлцгээс өөр аргагүй байдаг байсан гэдэг тухайгаа бас ярьсан. За тэгээ энэ freak off-удаас болоод те янз бүрийн тийм өвчин ч юм уу те medical issue-д гарч ирдэг байсан тухай өмгөөлөгч нь асуусан. Тэгсэн чинь constant UTI гэсэн. UTI буюу urinary tract infection гэдэг одоо нэг манай монголоор болохоор цистит гэж хүмүүс мэддэг тийм цистит бол дандаа тусдаг байсан гэдгийг хэлсэн. Угаасаа ийм олон цагаар ингэж олон хүнтэй бэлгийн харилцаанд орж байгаа болохоор UTI авах нь бол угаасаа ойлгомжтой байх. Тэгээд тийм учраас Каса хэлжсэн бүр constant UTI бүр дандаа UTI тусдаг байсан. Тэгээд бүр ингэж энэ UTI тусчих юм бол тийм antibacterial зүйл уух хэрэгтэй байдаг. Одоо тэгээ вирусыг устгах одоо бактерийг устгах зүйлийг хэрэглэх хэрэгтэй байдаг эмнүүдийг. Тэгээ бүр тэр эмийг бүр дандаа хэрэглэсээр хагаад тэр юм нь бүр үйлчлэхэ болцсон гэж байгаа байхгүй. Тийм учраас ингээл өөрөө ингээд бүр ингээд заримдаа нэг UTI тусаал дөнгөж идгэрч яхад нь дахиад тусчдаг гэж аахгүй. Тэгэл бүр дөнгөж дахиад ингээд тусаал араас нь ингээд тусдаг. Заримдаа бүр ингээд тэр UTI-н бүр идгэрхэж болчдөг гэсэн. Тийм учраас бүр ингээд UTI-тай байхдаа өөрөө тэр амирх symptoms мэдэрч байхдаа бүр юу яадаг гэж аахгүй. Бэлгийн харилцаанд ороод тэр freak off-а хийгээд сууж байдаг. Тэгэд өмгөөлөгч нь асууж аахгүй. Ямар байдаг гэсэн ямар мэдрэмж төрдөг гэсэн би яг тэр UTI-тай байхдаа ингэж бэлгийн харилцаанд орох гэхэд үнэхээр I do not recommend гэсэн. Би бол ингээд хинт ч санал болгохоор зүйл бол бишээ. Амар ингэж өвддөг. Тэгээ бүр үнэхээр амар burn хийдэг. Бүр ингэж хорсдог. Тэгээ өвддөг тухай ярьсан. Тэгэхээр энэ бол үнэхээр амар. Би одоо ингээд бодхолоор яаж би тийм зүйлүүдийг хийдэг байсан байна гэж одоо өөрөө хэлж байгаа байхгүй юу. За тэгээ түүнээс гадна өөрийнх нь хилэн дээр нь айгүйх тиймэрхүү суурнууд гарч ирдэг байсан гэсэн одоо ийм шархалцсан зүйлүүд гарч ирдэг байсан. Яагаад гэвэл тэр нь болохоор дандаа oral sexness болоод amn sexness болоод түүнээс гадна дандаа хилээрээ ингээл baby oil, lube энэ төр хэрэгэлсэн зүйлүүдийг ингээл долоогоол энэ төр болоод ахаар угаасаа ойлгомжтой. Хилэнд нь одоо тэр chemical зүйлүүд нь энэ төр нөлөөлж байгаа. Түүнээс гадна айгүйх тийм stomach issue байсан гэсэн. Одоо гиз доторын өвчин тусдаг байсан гэсэн. Яагаад гэвэл одоо айгүйх хэмжээний масруулах байс хэрэглээд байгаа болохоор тэр нь бол гиз дотор нь айгүйх нөлөөлдөг гэсэн тухай ярьсан. За тэгээд энэ freak off-ууд нь дуусны дараагаар бол ингээд зорч буудлынх нь өөрөө нь бол үнэхээр амар damaged болдог байсан гэсэн. Угаасаа ойлгомжтой. Тийм их хэмжээний baby oil болон lube-нүүд нь ингээд бүр тавилгаар нь дүүрэн, шалаар нь дүүрэн, хевсээр нь дүүрэн, тэр буудангаар нь дүүрэн одоо тэгэл хаалганы бариул энэ дэрэг л тэ хаана байж болохоор энэ тэр baby oil-ууд байдаг цэвэрлэхэд айгүй хэцүү. За тэгэл ингээл шээс болцсон, цус болцсон зүйлүүд байж идэг. За тэгээд ер нь айгүй их тийм замбраагүй байдалтай. Тэгээд яаж байгаа нэг лаануудынх нь wax-нууд нь тэ ингээд хайлчсан зүйлүүд ингээд энд нүгээр буудан дээр нь байж идэг. Тийм болохоор ер нь амар болчихсон үлддэг байсан гэсэн зорч бодлынх нь. Тэгээд ер нь яар цэвэрлдэг байсан бэхээр ер нь цэвэрлээд авах боломжгүй. Би ингээд өөрийнхөө чадах хэмжээгээр ингээд янз бүрийн юмыг pick up-ыг цэвэрлэхийг боддог байсан. Гэхдээ үнэхээр бол би бол ганцаараа цэвэрлж чадхааргүй байдаг байсан. Тийм учраас ингээд бидний явсны дараа дэрээгийн ассистентууд нь туслахууд нь хурж ирээд цэвэрлэх гэж хичээдэг. Гэхдээ бас л ингээд цэвэрлэх боломжгүй. Тийм учраас ингээд айгүй хэмжээний гарын мөнгийг тэр нэг зочд буудлын үйлчлэгч нарт нь ингээд үлдээгээд явдаг байсан гэсэн. Ингээд найдаад за ингээд гайгүй цэвэрлээд ингээд яачих вэ гэд найдаад айгүй хэмжээний гарын мөнгийг үлдээж явдаг байсан гэдгийг ярьсан. Тэгсэн ч гэсэндээ угаасаа амар ингээд damage хийсэн байгаа болохоор угаасаа тэр их хэмжээний baby oil-ыг одоо жишээ нь тэр буудангаас нь эсвэл тэр хевснээс нь гаргаж авахын тулд бараг солих хэрэгтэй болж байгаа байлгүй дээ тийм учраас энэ хотелнууд нь айгүй их тийм damage-ний мөнгө гэж одоо торгуул ноогдолдог байсан гэдгийг хэлсэн. Заримдаа бүр айгүй амар үнэтэй одоо төлбөр төлсөн гэж дэрээгийн одоо ассистентуудаас нь туслахуудаас нь сонсч ирсэн гэсэн. Тэгээ хамгийн амар үн одоо төлбөр асуусан нь болохоор Нью-Йоркт байдаг The Intercontinental гэдэг хотел нь айгүй их мөнгө асуусан байлаа. Тэр нь би нэр сонсч ирсэн бараг $100,000 гэж хэлсэн. Тэр нь одоо яагаад гэвэл бүр тэр өрөөгийн тэр чигт ингээд redecorate хийх шаардлагатай болсон гэсэн. Бүх юмыг нь хуулж аваад дахиж шинэ юм тавих шаардлагатай болсон. Тийм учраас одоо ингэж ийм их хэмжээний төлбөр
гардаг байсан гэдэг тухай ярьсан. За тэгээ энэ freak off-суудыг үерч гисэндээ одоо session-уудынхаа дундуур те бас өөрийг нь зоддог байсан, abuse хийдэг байсан тухай ярьсан. Тэгэл заримдаа тэр escort-сууд нь биеийн үлгчд нь яг тэр зүйлийг witness хийгээд хараад сууж идэг байсан. Эсвэл заримдаа нөгөө өрөөнд орж зоддог байсан болохоор тэр escort-сууд нь сонсдог байсан. Гэхдээ хинж ерөөсөө intervene хийж орж ирж зогсоодоггүй байсан. Харин намайг зодуулаад дуусны дараа энэ escort-сууд яасан зүгээр үү гайгүй юу гэдээ асуудаг байсан тухай ярьжсэн. За тэгээд Cassie-гийн 29 насныхан төрсөн өдөр дээр ингээд хоол унданд орчход тэгээ dinner идчихэд Cassie-гийн найзуудтай ингээд клуб руу яваад дараад нь ингээд караоке орно гэж тооцоод байсан гинэ. Тэгсэн чинь л ингээд хоол идээд дуусны дараа дэрий free coffee-ийг асуусан. Тэгсэн чинь Cassie үгүй энэ чинь миний төрсөн өдөр шүү дээ. Би free coffee хиймээргүй би ингээд найзуудтайгаа караокед мөр энэ төр гэж хэлсэн байл. Тэгсэн чинь уул нь ингээд дэрий уулан дагаад явсан байл да. Тэгээ клуб яваад караокед байж хахад ингээд дахин free coffee гэх дахин асуугаадсан болохоор бүр сүлдээ give up хийгээд тэгээ сүлдээ бүр ингээд үгүй гэж хэлж чадахгүй болоо за гэд дагаа явсан гэж аахгүй. 29-ийн насны төрсөн өдөр дээр нэг free coffee хэлгүүлээд суужсан гэж байгаа байхгүй. За тэгээд Cassie хэлсэн заримдаа Cassie would initiate a free coffee гэж байгаа байхгүй. Заримдаа Cassie өөрөө free coffee хийя гэж дэрэгээс асуудаг байсан, өөрөө эхэлж асуудаг байсан. Яагаад вэ гэхээр ганцхан тэр л одоо өөрийнх нь одоо боломж нь байсан дэрэтээ цаг хугацаа өнгөрүүлэх боломж нь. Өөр үедэд болохоор ингээл дэрээ өөртөө ингээд цаг хугацаа өнгөрүүлэхгүй ингээд байгаад байсан гинэ. Ерөөсөө өөрийг нь тоохгүй өөр эмгтээчүүдтэй яваал ингээл энэ дээрээ гээл те эсвэл өөрийнхөө гэр бүлтэйгээ байгаа. Тийм учраас ингээд дэрээтэй цаг хугацааг өнгөрүүлэхийн тулд өөрийгөө тоологохын тулд би free coffee мэрэнэ гэж хэлжиж тэгээд дэрээтэй ингээд цаг хугацаа өнгөрөөдөг байсан тухайга хэлсэн. За нэг мессежийг бүр ингээд харуулсан байгаа. Тэр нь болохоор Cassie дэрээр бичсэн байгаа хгүй. Тэрэн дээрээ your sex makes me high. Quite literally feels like I took a painkiller LOL гэж бичсэн байгаа хгүй. Чиний секс бол те намайг үнэхээр мансууруулдаг. Би бүр ингээд үнэнгээсээ үнэхээр янз бүрийн юм өвчин намдах юм хэрэгэлцсэн юм шиг мэдрэмж надад одоо төрдөг гэж хэлсэн баа. Тэгэд Cassie хэлэхдээ бол тэр бол үнэн байсан. Би зөвхөн дэрээтэй л бэлгийн харилцаанд орохыг хүсдэг байсан. Би зөвхөн дэрээтэй л байхыг хүсдэг байсан. Тэгээ би дэрээтэй хойлохнаа хийдэг байсан, сексээ бол enjoy хийдэг байсан. Тийм учраас би ингэж үннээ хэлсэн гэж хэлсэн баа. За тэгээд Kirk Carrageen тухай ярьсан байгаа. Манайха энэ тухай бас би тэр deep dive бичлэгээр оруулж исэн. Энэ Kirk Carrageen тухай ч гэсэндээ Cassie өөрийнхөө 2023 оны 11 сард дэрээгийн эсрэг хийсэн civil lawsuit-н дээр оруулж исэн байгаа. Юу вэ гэхээр 2011 онд Kirk Carrageen буюу Kirk Carrageen жинхэнэ нэр нь Scott Miscari гэдэг Kirk Carrageen одоо ингээд тур хугацаанд маш богинохон relationship байсан байгаа аахгүй үерхчихсэн. Энэ үедээ болохоор уул нь бол дэрэгээс түр хугацаанд салчихсан байсан. Тэгээ энэ хоёр ч ингээ on and off байсан гэдэг аа штэ. Нэг нийлээл нэг салал байждаг. Айгүйх тийм toxic relationship байсан гэсэн үг байхгүй юу? За тэгээд яг нэг удаа салчихсан байх үедээ Cassie тэр Kirk Carrageen ингэж үерхэж эхэлсэн байна лээ. За тэгсэн мөртлөө жоохон одоо сонин зүйл гэдэг юм болно шүү дээ. Хэдийгээр Cassie дэрэгээс ингээд салчихсан үерхээгүй байсан ч гэлээ Cassie дэрээтэй ингээд free coffee хийсэр байсан байна лээ. Тэгээд тэр үедээ нэг удаа ингээд free coffee-ийн үеэр дэрээ Cassie-гийн утсыг нь үзэж агаад имэйл олж харсан гэж аахгүй. Kirk Carrageen assistant буюу туслагтай нь ингээд Cassie бичсэн имэйл байсан гэнэ. Тэрэн дээр нь юугээ бичсэн байсан бэ гэхээр Cassie одоо би өөрийнхөө Kirk Carrageen гэртний үлдээсэн одоо toiletry bag те өөрийнхөө косметикийнхаа одоо цүнхийг хизээ авах вэ энэ гэж бичсэн байсан гэсэн. Тэгээ трийг нь олж харчаад ингээд дэрээ олж мэдээд өөрөг нь бүр ингээд зодож гисэн гэж аахгүй. Тэнгүүт нь ингээд арай гэж зүгтэж гарч амжиж чадсан. За тэнгүүтээ одоо өөрийнхөө утсыг унтраагаад яадгүй дэрий өөрөг нь олоод ирчдэг болохоор өөрийнхөө утсыг унтраагаад burner phone авсан гэж аахгүй. Ийм нэг ганц удаагийн нэг тийм утас үүдэг штэ burner phone гэдэг тийм утас ингэж худалдаж аваад тэр утсаа аваад одоо хотел руу явсан гэж аахгүй. Нэг зочд буудлын руу очиод ингээд дэрийгээс нуугдаад байжсэн. Kirk Carrageen руу залгаатай Kirk Carrageen өөрийнх нь гэрт нэрээд тэр зочд буудлын нэрээд тэг ингээд бодсон гинэ хэрүү ингээд би зүгтаад байх юм бол угаасаа энэ зүйл дуусахгүй. Тэгэхээр дэрээтэй уулзсан дээр юм гэж удаа тэг би дэрээтэй уулзч чадарыг гэд дэрийг гэрлэн очсон гэж аахгүй. За тэгээд гэрт нь яваад очсон, унтлагынхаа өрөөнд нь яваад очсон. Дэрий зогсчихсэн. Тэгээ шууд өөрлөн хурж ирээд өөрөг нь айгүйх зодож эхэлсэн байна лээ. Тэгээ өөрөг нь янз бүрийн нэрээр дуудаж эхэлсэн. Тэнгүүтээ би одоо чиний бүх одоо энэ sex tape-уудыг чинь те freak off-д оролцож исэн бичлэгүүдийг чинь тараа харж байгаарай. Би одоо Christmas-ийн өдөр тараа энэ төр гэж хэлсэн байна лээ. Тэнгүүтээ түүнээс гадна би чамааг бол энэ төр Kirk Carrageen чинь одоо зодож алах болно гэж хэлсэн байна лээ. За тэгээд Cassie ингээд тэр өөрөөс нь гараад явж исэн чинь дэрийг хурж ирээд араас нь амар өшгсөн байлээ нуруулуун. Тэгээ айгүй том bruise хөхрөлт авсан гэдгийг хэлсэн. За тэгээд
буцаад одоо хотелийнхаа өөрийнхөө хотелийнхаа өрөөлөө яваад очисон чинь хотелийнх нь өрөө нь бүр ингээд амар месси болчихсон байсан гинэ. Тэгээд Касси хэлэхдээ бол угаасаа дэрийн одоо security юм уу те нэг туслах нь хурж ирээд албаар дэрийн захиалгаар тэгж буснуулсан гэж ярьсан. Тэгээ бүр хамаг тэр тавилгуудыг нь бүр ингээд тонгоргоод хайчихсан. Одоо бааныхаа өрөөний шалаар дүүрэн шээс байсан. Тэнгүүтээ жорлон дотор нь ингээд хүндэрчихсэн. Тэнгүүтээ усаа татаагүй байсан гэсэн. Тэгэл ер нь амар болчихсан байсан гэсэн. Тэгээд буцаж өөр хотел Кир Каритай хамт ингээд аваад тэнд байжгаад тэгээ удалгүй одоо Кассиг ээж рүүгээ очихоор шийдсэн юм байна. Connecticut руу нисгэр шийдэж ээж автагаа уулзах гээд. Тэгэж явж байхдаа ингээд Касси ингээд ээж рүүгээ имэйл хийсэн гэж аахгүй. Тэр имэйлдээ болохоор бас ингээд Кир Кариг CC хийгээд оруулчихсан. Тэрэн дээр болохоор Дири ингээд намайг одоо сүрдүүлээд байна. Миний хоёр ингээд сексийн бичлэгийг одоо пабликт үзүүлнэ, цацна гэж одоо сүрдүүлж гин. Нэгийг нь болохоор яг Christmas-ийн өдөр 100 сарын баярын өдөр тавина гэсэн. Нөгөөтгийг нь болохоор 100 сарын баярын дараахан тавина гэсэн. Түүнээс гадна Кир Кари болон намайг одоо ингээд одоо хүн явуулж зодуулна, алуулна гэж ярьжсэн. Гэхдээ өөрөө хүн явуулж алуулахдаа одоо тэгж зодуулахдаа өөрөө албаар Америкт байхгүй байх юм байна лээ. Ягаад гэвэл өөртөө ерөөсөө нэг тийм те буруутай юм шиг болгоулахгүй тулд өөрөө ингээд Америкаас гарсан үедээ өөр хүнээр тэгж тэр ажлаа одоо бит хоёрыг зодуулах ажлаа хийлгэнэ гэсэн гэж хэлсэн байна. За тэгээд гэртээ Connecticut руу яваад очисон. Тэгсэн чинь ээж нь тэр имэйлийг харсан байгаа. Тэнгүүтээ алуу бичний бие чинь шалгая гэд биеийг нь харсан. Тэр нуруунд дээр амар том нэг дэрийг өшгөлсөн зураг байсан. Одоо хөхрөлт байсан. Тэрнийхэн зурагнуудыг нь авсан гэж аахгүй ээж нь. Тэгээд тэр зураг нь бас энэ шүүх хурлын үеэр олон нийтэд одоо шүүгч нарт харуулсан байгаа. Гэтэ тэр үед бол Касс ингээ худлаа ярьсан мэлээ ээжтэй. Окей, анх удаага ингээ дээр надад гар хурж байгаа. Тэгээ анх удаага гэж хэлсэн. Тэгээд огтхонч тэр Freak Offs Mavs-ийнхоо тухай бол үг дуграагүй гэсэн. Ээжээс нь нуусан гэсэн. За тэгээд Connecticut байж ах үедээ Касси шийдсэн гэж байгаа байхгүй. За би ингээд Кир Каригаас угаасаа салсан дээр юм яагаад гэвэл энэ бол айгүй dangerous юм байна те. Би ингээд Кир Кариг ингээд аюулд оруулж ийн гэж бодоод тэгэд салахаар шийдсэн гэж байгаа. За тэгээд түүнээс гадна дээр бүр ингээд Кассид ингэж хэлчихсэн гэнэ. Би над Кир Кариг чинь машиныг ингээд дэлбэлэх болон шатаах болно харж байгаараа. Гэхдээ би яг тэр машиныг шатаах үедээ Кир Каригийн найзуудыг нь харж байгаасаа гэж хүсэж байна. Гэхдээ би тэр үйлдэлээ бол хүмүүсээр хийлгэн. Тэр үед би болон чи энэ улсаас гараа авчихсан байна, Америкаас гараа авчихсан байна. Тэгэхээр одоо тэр гэмтрийг надад өврүүлж чадахгүй гэсэн үг гэж тийм утгатай юм хэлсэн байна лээ. Тэгээд угаасаа Кир Каригийн машин дэлбэрсэн штэ. Би ч гэсэн тэр тухай deep dive дээр бас ярьж исэн. За тэгээд буцаж Лос Анжелес руу хурж ирчгээд Касси Кир Кари дэрийг уулзсан юм байлаа. Тэр уулзалт ямар учиртай уулзалт байсан бэ гэхээр Касси яг дэрийн өмнө аль биесээр хэлгээд за бит хоёр салчихсан. Тэгэхээр битгий санаа зовоо гэж тайлбарлах гэсэн уулзалт байсан. За тэгсэн чи яг тэр уулзалтын төгсгөлд Кир Кари дэрийгээс асуусан гинэ. What about my vehicle гэж асуусан юм байлээ. Миний машиныг чи одоо яах гэж байна гэд те шатаачсан штэ. Одоо хохирол барагдуулах уу гэсэн утгаар л асуусан юм шиг байлаа. Тэгсэн чинь дэрээ what vehicle? Ямар машин? Юу машин? гэж хэлсэн байна лээ. Тэгээд уулзалт нь өндөрлсөн гэсэн. Кир Кари энэ 7 хоногт бас аль биесээр witness болж орж ирж testify хийх гэж байгаа юм байна лээ. Тэгээд тэр тухай бас та бүхэндээ дараад нь хүргэнэ, окей? За тэгээ манайхаа ингээ 2018 онд болсон зүйлийн талаар ярих гэж байна. 2018 онд Касси дэрийн хоёр ер нь салж эхэлжсэн гэсэн үг. Яг ингээ салах процесс дээр явж исэн on and off байгаад байсан гэсэн штэ. Тэг яг тэр үедээ ингээ ер нь салж исэн үе гинэ. Тэгээ 2018 оны 8 сард Дири Касси хоёр ингээд ресторанд уулзаад зүгээр ингээд яг буцаж нийлэх гэж уулзаагүй. Зүгээр ингээд closure маягтай уулзсан гинэ. Зүгээр одоо ингээд энэ харилцаагаа эцэслэе. Одоо ингээд хоёлаа бинтэйгээ уулзгаа болиё гэж уулзсан гинэ. Тэгээд Дири ч гэсэндээ ингээд уулын тэр dinner идэж явах үедээ тэгээд оройн хоол идэж явах үедээ ресторанд бол айгүй тийм зүгээрсэн гинэ. Окей гээл те нэг айгүй тийм инээж хөрөөл тэгэл нэг муухай зүйл энэ төр хэлэхгүй зүгээрсэн гинэ. Тэгснээ ингээд Дири одоо Кассиг хүргэж өгсөн, гэрт нь хүргэж өгөөд те тэгээд ингээд гэрт нь оруулсан гинэ. Тэгснээ өөрийг нь шууд ингээд том өрөөнд нь газарт унагж агаад хүчнэж эхэлсэн гэсэн. За тэр хүчнэж яхад нь Касси орилоод уйлаад байж хахад Дири огтхонч тоогоогүй одоо хүчнцээр байгаад одоо өөрөө Кассигийн дотор нь тавьсан гэсэн. За тэгээд дотор нь тавьчихад тэгээд шууд гараад босоод яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд Касси хэлж байхгүй it felt like he took something away from me гэж аахгүй яг надаас ингээд албаар юм авч байгаа юм шиг санагдсан.
Тэ надаас янз бүрийн имийг одоо миний дигнери ч юм уу тэ янз бүрийн имийг надаас булааж авч байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэж ярьсан. Тэгээд гэтээ дараад нь өмгөөлөгч нь асуусан байхгүй. Энэ тохиолдлын дараагаар та дахиад дэрийтэй одоо бэлгийн харилцаанд орсон гэж хэлсэн. Гэтээ тэр үедээ болохоор өөрөө хүсээд орсон гэж хэлсэн бэлгийн харилцаанд. Тэгээ асуусан байхгүй яагаад ингээ өөрөө ч хүчнэтчээд байхад дараад нь очиж ингэж дахиж бэлгийн харилцаанд орж байгаа юм бэ гэсэн. Тэгсэн чинь Cassie бит хоёр нийтдээ 11 жил ингээ үерхсэн хамтдаа биений амьдралд байсан шүү дээ. Тэрийг бол ингээд амар хурдан мартаад ингээд move on хийж болдоггүй маа. Тэгэхээр үнэхээр салгад хэцүү байсан болохоор ингээд буцаж очиод ингээд бэлгийн харилцаанд орсон гэдэг тухайга хэлсэн байгаа. За бас нэг чухал зүйл ингээд гэх юм бол шүү дээ. Cassie одоо дээрэд хүчндүүлсэн тохиолдол төр болон дараад нь ингээд очиод бас нэг өөр тохиолдолд өөрөө хүсээд ингээ бэлгийн харилцаанд орсон гэж байгаа шүү дээ, тий. Тэр үед айл үшин нэг Cassie ингээд дэрэгээс салчихсан байсан учраас өөрийнхөө одоо одоогийнхоо нөхөртэй Alex Fiennes айл үшин ингээ үерхэд эхэлчихсэн байсан үе юм байна лээ. За тэгээд энэ тохиолдлын дараагаар одоо Derry Cassie-г одоо энэ Alex Fiennes-тэй үерхэж байгааг нь олж мэдчихээд одоо дарамтлж эхэлсэн байна лээ. Чи одоо миний мөнгийг буцааж өгөхгүй бол би чиний одоо энэ хүү бүх одоо iPad-н дээр байгаа бүх одоо чиний бичлэгүүдийг тий Freak Office-ийн бичлэгүүдийг цацлаа, чиний одоо карьер чинь дуусна, чиний одоо нэр хүнд чинь одоо шал дуунна гэдэг тиймэрхүү зүйлүүдийг бичсэн гинэ. Ямар мөнгийг шаардаад ирсэн бэ гэхээр ч тий Derry Alex Fiennes-ийг Cassie-гийн personal trainer-ээр нь хөлсөлж авсан байхгүй. Alex Fiennes гэдэг залууч одоо юм хувийн дасгалжуулагч, биеийн дасгалжуулагч personal trainer хүн байгаа. Тэнгүүд Cassie-гийн personal trainer болгож Derry хөлсөлж авсан байхгүй дээ, цалиу өгдөг байсан. Тэгсэн чи одоо ингээ Cassie, Alex Fiennes хоёр ингээ харилцаанд орчихсон учраас Derry тэрэнд уурлаад те Alex Fiennes өгсөн цалингуудыг надад буцааж өгөө, төлөө гэж одоо шаардсан юм байна лээ. Тэнгүүд нь тэр одоо сүрдүүлсэн зүйлд нь Cassie буцаж хариу бичээд чи одоо те do you want me to tell the truth гэж хэлсэн байлээ. Чи намайг бүх үннийг гарч ирээд хэлээсэй гэж бодож гинөө. Энэ зүйл чинь бол ганц тэр iPad-н дээр байгаа Freak Office-ийн бичлэгээс илүүтэйгээр том зүйлээ. Чи намайг айгүй их ингэж одоо abuse хийсэн. Ингэж дарамтлж abuse хийж хүчрхийлэл үйлдсэн. Би тэр болгоныг чи ингээ гараад ярьж болно гэж хэлсэн байна лээ. 2023 он гэхэд бол Cassie амар тийм PTSD-тэй болсон гэж аахгүй. Бүр үнэхээр өөрийнхөө ухаан санааг алдаж эхэлчихсэн гэсэн айгүй тийм трауматай болчихсон. Бүх зүйлээс ингээл айдаг болчихсон. Тэгээд бүр үнэхээр сэтгэл зүйн одоо mental health-ын айгүй дороотчихсан учраас бүр зарим үед ингээ өөрийгөө одоо амиа орлохыг боддог байсан гинэ. Тэгээ бүр ингээ нөхөртөө нэг удаа орж ирээд хэлсэн гэж аахгүй. Би одоо чи одоо ингээ надгүйгээр амьдарч чадна те. Чи одоо ингээ хоёр охиноо төрүүлчихсэн байсан. Чи одоо хоёр охиноо ингээ аваа явж чадна штэ. Надгүйгээр ингээ амьдраа явж болно үсттэй. Би ингээ үхмээр байна гэж хэлээд бүр ингээ oncoming traffic те. Бүр ингээ замын хөдөлгөөрөө ингээ машины өмнө явж орох гэжсэн юм билээ, амиа орлох гээд. Тэгэхэд нь ингээ нөхөр нь ингээ өөрөөг нь аварсан гэж хэлсэн. Тэгээд ингээд бүр амар трауматай байсан учраас 2023 онд rehab center руу явсан юм лээ. Одоо нөхөн сэргээх тийм одоо янз бүрийн сувилийн газар руу очсон. Тэнд байж байхдаа айгүйх тиймэрхүү эмчилгээнд хэлдэг байсан гэсэн PTSD зориулсан эмчилгээ, тийм секс одоо юунд зориулсан эмчилгээ гээл те. Ер нь маш их тийм therapy хийлгэж байсан гэдгийг ярьсан. Тэгээд бүр айгүй амар тэр rehab-нд орохоос өмнө амар тийм айцтай байсан болохоор бүр sleepwalk хийж эхэлдэг болсон гэсэн. Ингээ шүн ингээ байж хата өөрөө мэдлгүй ингээ алхаад яваад байдаг штэ тийм өвчмөчөндөө босноо хэлжсэн. Cassie яг тэр rehab-д байх үедээ ном бичиж эхэлсэн гэж аахгүй. Яг өөрт нь юу тохиолдсон тухай ингээ ном бичиж эхэлсэн ба. Гэтэ тэр номыг болохоор ингээ хүмүүст уншуулах гэж тэ publish хийх гэж бичсэн биш. Дэрийд уншуулах гэж тэ өөрөө юу мэдэрсэн бэ, өөртөө байх хугацаанд ямар зүйлийг өөрөө давж туулсан бэ, өөрөнд нь ямар хэцүү байсан бэ гэдэг тухай одоо дэрийд мэдүүлэхгээ дэрийд уншуулах га тэр номоо бичиж дуусгасан гэж аахгүй. Бичиж дуусгаад тэр нь болохоор The Dark Times гэдэг нэртэй ном байсан. Тэгээд тэр номыг өмгөөлөгчөөрөө дамжуулаад дэрий рүү явуулсан юм лээ. За яагаад Dark Times гэдэг гэж манайхаа энэ айгу бас сонирхолтой заяа. BET Awards дээр заяа хэдэн оны BET Awards дээр үлээ 2000 би яг хэд оныхыг санахгүй байна. Би энд оруулчихъя. Дэрий ингээд тайзан дээр гарч ирээд үг хэлж байхдаа гэхдээ тухайн үед болохоор аль биш өөр найз охинтой болчихсон байсан дэрий заяа. Young Miami-тэй үргэлжсэн баха. Тэр үедээ ингээд тайзан дээр гараад үг хэлэхдээ би одоо тийм хүмүүст баярлалаа энэ төр гэж яриа явжсэн. Тэр үедээ өөрийнхөө Young Miami-тэй current girlfriend одоогийнхоо найз охиндоо ингэж баярлсан талхарснаа илэрхийлэхгүй ээжж миний хуучин найз охин Cassie Ventura чамд баярлалаа
You've been with me through the good and the dark times гэж хэлжсэн. Чи надтай хамтдаа бүр хар бараан үеүдэр хүртэл ингээд надтай хамт байсан. Миний хажууд байсан гэж хэлжсэн. Тэнгүүд албаар Cassie тэрэнд нь зориулаад тэр үгийг нь бодоод тэр номонд The Dark Times, хар бараан үеуд гэдэг одоо нэрийг өгсөн юм байна лээ. Cassie for holding me down in the dark times. Love. За тэгээд тэр номоо дэрэд өгүүлсэн чинь тэ хуульчаараа дамжуулаад өгүүлсэн чинь дэр ерөөс уншихгүй байсан гэсэн тэгээд Cassie өөрөө асуусан юм байна л да. Одоо KK гэдэг нэг дэрийг нь туслах эмэгтэй рүү залгаад асуусан гинэ дэр уншсан уу гэдгсэн чинь дэр ерөөсөө наадах чинь seriously хүлээж авахгүй байгаа. Нэг сүртэйгээр хүлээж авахгүй байгаа. Угаасаа уншихгүй байх, тоохгүй байх гэж хэлсэн байна лээ. Тэгэнгүүт нь одоо өмгөөлөгч рүү дамжуулаад тэр номдоо зориулаад ингээд 30 сая доллар одоо авахгүй шаардсан гэсэн хэрэг одоо яахгүй бол тэ 30 сая доллар төлөхгүй бол энэ номыг publish хийнэ гэж одоо demand хийсэн юм байна лээ. За тэгээд ерөөсөө хариу өгөхгүй болохоор нь 2023 оны 11 сард албан ёсоор иргэний хэрэг үүсгээд нэхэмжлэл үүсгээд дэрийг одоо шүүгд өгсөн баа. Тэгээд тэр хэрэг нь 24 цагийн дотор settle хийгдсэн шүү дээ, тохиролцоонд хүрсэн байгаа. Тэгээд тэр нь 20 сая доллар авсан юм байна лээ. Тухайн үед бол яг 8 оронтой тоон дээр тохиролцсон гэж яригдадсан боловч яг хэдэн төгрөг байсан гэдгийг нь бол мэдэгдээгүй байсан. Тэгээ яг энэ шүүх хурлын үеэр 20 сая доллар авсан гэдгээ ингэж ярьсан байгаа. За манайхан тэгэхээр одоо энэ бол ингээд prosecutor талаас direct examination-ийн үеэр Cassie-гийн өгсөн testimony гэрчийн мэдүүлэг байлаа. За одоо манайхан аль үжи 3 цаг ярьчихсан байна. Тэгээ би одоо үнэхээр ажилдаа явахгүй бол болохгүй нь. Яг ажилдаа явахаа өмнө өглөө ингээд бичлэг хийж гэлсэн 3 цагаараа суучихсан байна. Тэгэхээр би уулна энэ бичлэгэн дээр шууд багтаагаад ингээд бүхэл бүтэн testimony-г нь оруулах гэж бодсон байхгүй. Одоо тэгээ нэг defense талаас асуусан асуултууд мэдүүлэг байгаа. Тэгээд түүний дараагаар бас ингээд prosecutor талаас дахиад redirect хийсэн байгаа. Дахиад асуултууд асуусан байгаа. Тэгээд нэг 2 өдрийн одоо testimony үлдчихсэн байгаа. Би уулна бүгдийг нь оруулаад энэ бичлэгэн дээр яриа гэсэндээ үнэхэр чадахгүй нь. Тэгээд тийм учраас 2 дахь бичлэг болгоод тусдаа оруулъя заяа. Тусдаа бичлэг болгоод дараагийн бичлэгэн дээр яг Cassie-гийн testimony-г ярьж дуусгая. За тэгээд та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За ингээ миний Instagram account right here. Instagram-ыг бас дагаарай. За ингээ дараагийнхаа хоб болох болгонгаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.